Энэ удаагийн бичлэгээр 2023 оны 1-р сард Netflix-ээс эрхлэн гаргасан зохиолч Amber Noizumi, Michael Greener-ийн бүтээл болох 17-р зууны Edo Shidai гэж нэрлэгдэх Shogunate Irui буюу Самурай нарын Ируийг харуулсан гайхалтай бүтээлийг ярьж өгөөлнө. Мэдээж уламжлал ёсоор бид номшихынхаа өмнө номтойгоо танилцах ёстой байдгийн айдлаар киноныхын ертөнцтэй эхлээд танилцах хэрэгтэй. Бидний сайн мэдхээр ихэнх эртний төр тулсуудад хаан хамгийн томоохон эрх мэдлийг эзэмшиж улс орныг удирдан захирдаг байсан билээ. Харин Японы хувьд эртнээсээ л хаан бараг л бэлэгдэлтүүдий байж орон доторх ноёд төшмлүүд болох даймианаар нь улс орныг захирдаг байсан ба 12 дугаар зуунаас 19 дугаар зууны 2 дугаар хагас хүртэл нийтдээ 700 орчим жил шогунууд улс төр, цэрэг, эдийн засгийн эрх мэдлийг гартаа авсан бөгөөд энэхүү засаглалыг шогунат гэж нэрлэдэг. Ерөнхийдөө улс төрийн систем нь феодалын систем буюу ноёдын засаглалтай төстэй гэж болно. Харин шогун ягч эзэн биш ч гэлээ хааны эрх мэдэл бүхий зэрэг ноёныг хэлдэг. Японд шогунатын түүхийг гол төлөв 3 үе болгон ангилдаг. Камакурагийн шогунат, Ашикагагийн шогунат, Edo шогунат. Өнөөдөр ярих бүлээн самурай 1600-аас 1620 оны хооронд буюу Edo шогунатын үед эхэлдэг. Японоос нь хаалттай бодлого Саккоку барьж гадаадуудыг эх орноос хөөн гаргасан цаг үе юм. Учир нь 16 дугаар зуунд Португал, Испани зэрэг Европын колоничид Японд ирж худалдаа наймаа эрхэлж улмаар католик шашны нөлөө тархаж эхэлсэн. Мөн тэнгисийн худалдаа болон шашны нөлөөнд дотоодын самурай болон даймиан нарын хүчний тэнцвэрт нөлөөлж улс орныг тогтворгүй болгох эрсдэлтэй байсан. Шогунын даймиан нарын хүчийг хянах шаардлагатай болсноор гадаад оршноос бүр мөсөн улс орнууд тусгаарласан байдаг. Энэхүү бүтээл нь нийтдээ 1 цаг хүртэлх 8 ангиас бүрддэг. Нэг удаатай 2 ангийг нь ярьж өгөх болно. Одоо энэ кино товчлоо үзэхэд яг гоё давсан дарсан ол шиг санагдах болохоор кино товчлоо эхлүүлье. Лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Blue Eye Samurai. Кино эхлэхэд цасан шуурга дундуур алхаж буй дайчны хэсгээр эхлэхдээ зэрэгцэн 1633 онд Япончууд гадаад орчноос хилээ бүрэн мөсөн хаасан. Цагаан эрстэй юм уу эсвэл Япон царайтай хүмүүс харагдхаа болж хагас цустай төрсэн хүүхдийг хүнээс доогуур арчаагүй нүгэлтэй мангас гэж үздэг болсон гихт экстер эхэлнэ. Өнөөх дайчин алхасаар нэг нь уушгийн газар орж ирдэг. Амда бутны хоол хийх ринго гихөөг аав нь загниж зочин ирснийг сануулна. Тэрээр дайчин дээр ирнэ. Манай цай сайн биш чалуун. Бид эндхийн хамгийн сайн шүлтэй газар. Тань цай авчрыг хэмээн явхад хажуу ширээнд нь суух нэг нэр дахиад горлолшүүл авчир тэнэг минь хэмээн түүнийг зандарна. Мөн тэрээр би аавд чинь их мөнгө төлсөн шүү. Гэхдээ эмсийн газар надад илүү ихийг төлөх болно. Одоо харин ид хэмээн хажууд суух охид руу уурсна. Рингоч нилээ чийлгай амда айлсаарл аав нь яарвчлуулж хурлахгүй бол тэр эмсийн удалдаа чинь биднийг алах болно шүү хэмээн яарвчлуулна. Хүү дайчин дээр хоол авч ирэхэд үнэрлэж үдснээ шууд л эздэг. Ринго өнөх ууртын ирийн ширээн дээр ирэхэд охин ууртын ирийн гарыг цохино. Ринго тавхтаа олоод түүний үр дээр асгаж өнөөхөн шууд л түүнийг алгатна. Чи одоо нохоо юм уу? Чи надад нохоогоор үржлүүлээ юу хэмээн уурлахад аав нь миний хүүг өршөө. Хурдан цэвэрлээч хэмээн уурлахад бүтлгүү Ринго асгасан гурилтэй шүлэн дээр гიშгэн үлдсэн шүлээ ууртын ир дээр асгачдаг. Харин ууртын ир буу гарган ирж би энэ тэнэг нохоог устгах хэрэгтэй бололтой гэхэд Ринго би нохоо биш гэсэнд чи дүнгэж сая хуцвуу да. Чи намайг хэн гэдгийг мэдхүү. Би бол эмсийн удалтай чинь хач юм уу? Хин ч хачаагаар оролддгүй юм гэхэд хажуу талын ширээг хятнуулан түлхэх чимээ сонстож өнөөхөө дайчин түүний өмнө хурж ирдэг. Гайхалтай юм. Би өмнө нь ийм буу харж байгаагүй юм байна. Европ загварын тийм үү гэхэд мэдээж юм бол хууль бус гэсэнд эмсийн 8 чинь хач юм уу? Би сонсч л байсан юм байна. Октод худалдан авахгүйгээр нэг ч тосгоноор өнгөрч байгаагүй. Чамд наад зэвсгийг чинь өгсөн чухал найзууд байдаг л байхтаа хэмээхэд өнөөхөн чи намайг яаж мэддэг юм гэсэнд магадгүй би чамайг дагаж байсан байж болох юм. Чи надад наадахыг чинь хийн өгснээ хэлж болох юм хэмээдэг. Харин өнөөх өнгөрөө нөхөр буцан ширээн дээрээ сууна хоолоо идэхэд дайчин түүнээс хэн ч хам зарсныг надад хэл хэмээн шаардна. Сэлмээ хойноосоо сугалахад өнөөхөн буугаа түн рүү чиглүүлнэ. Чи наад сэлмээ миний бууны үдээс далаа нэгжүү хэмээхэд чи миний сэлмийг хүртэх хэрэггүй. Энэ утгыг ч мөн адил хэмээн түүний бууг нь 2-3 таа нам зүсэж түүнийг ширээн дээр дарахад өнөөхөн бууг хүсэж байвал ав гэсэнд дайчин надад бууч нь хамаагүй. Хинээс авсан хэрэгтэй байна гэхэд хээж шиндээс авсан гэж түүнд хэлдэг. Түүнийг хаана байгааг асуухад тэрээр мэдэхгүй гэхэд нүдний шилээ доошлуулсан цэнхэр үнтэй харуулхад өнөөх нь айсандаа даанч юу ч мэдэхгүй байдаг. Ринго харин түүний нүдийг харна алмаар нь зогсож байлаа. Дайчин түүнийг орхин явхад өнөөх нь ч юм уу чөтгөрийн нүдтэй новч чиг л анрио шиг харагдаж байна хэмээхэд сэлмээ суглан үлдсэн ураг нь таслаад яваад өгнө. Харин Ринго бүх зүйлээ аван түүний ардаас явдаг. Анрио бол Японы түүхэнд гардаг өшөө авч сүнсийг хэлдэг. Илүү дэлгэрэнгүйг нь өөртөө айгаад мэднэз. Манай дайшны нэрийг Мизу гэдэг. Анрио гэснээс нь харуул түүнийг эмгтэй гэдгийг мэдж олно. Мөн мэдээж цэнхэр нүдтэй болохоор тэрээр хагас цустай. Мизу Рингог анзаарн гэртээ хайр гэдэгч тэрээр гэр бүлээ үзээ яддаг. Бүхэл амьдралынхаа туршид юу ч хийж чадахгүй явсан. Одоо л хийх зүйлээ оллоо. Би ч юм шиг самурай олмоор байна. Намайг шавья болгооч. Би хүссэн бүхнийг чинь хийх хэмээн гуйдаг.
Самурай гэдэг нь өөрөө эрч зэрэг гэсэн утгатай. Хин дуртай самурай болдоггүй. Язгууртны цустай ирэх хүн л самурай гэх нэрийг зөөдөг байсан. Эмэгтэй хүн самурай болох нь хориотой, мөн мэдээж гадны хүн ч гэсэн адил самурай байх нь хориотой байд. Мизу татгалздаг. Тэгсэн ч Ринго бууж өглөөгөөр би хүчтэй. Ачаагч нүрээ. Бас дэлхийн хамгийн амттай собааг өдөр бүр хийж өгч бай хэмээн өвдөг сүгдэн гойдог. Харин түүнийг модонд хүлэн цааш явна. Замдаа тэрээр нэгэн дуган олж, арц өгөөлн хээжийн шиндэг олох замыг минь гэрэлт өгүүлж, түүнийг олох замыг минь заана. Тэднийг алах хүчийг өгөөч. Мөн миний зэвсгийн эцгийг минь хамгаалж өгнө хэмээн залбирдаг. Үзэгдэл солигдоход тэнгэрээс синхэр өнгөтэй солир унж байдаг. Нүрээ нуу маск зүүсэн бяцхан мизүү, хин нэгнээс зогтон байшингийн ард нуугдах ба түүний ханаас хэсэг жаалууд хөөж байдаг. Царай нь бусдаас өөр болохоор юм шүү дээ. Тэд түүнийг хавцлын ирмэгт шахаж, зугтмаар байвал өсрэлтэй хэмээн сүрдүүлнэ. Тэдний дундаас улаан кимонотой нэгэн жаал гарч ирнэ. Би чамайг мэднэ. Чиний эцэг чинь цагаан арьстай чөтгөр байсан болохоор чинь амиа орлсон хэмээхэд тэрээр өнөөх жаал руу дайрна. Тэдэнтэй нэгэ үдсэн ч баралгүй хэмэх нүдүүлэн газар дундаг. Гисэн ч ягийн мөчөд ойролцоо газар солиор унаж жаалуудаж түүнийг орхин нодно. Мизүү хадны ард уйлан суухад нэгэн дархан газар дунсан чулуун дээр ирнэ. Тогшиж үзээд маш ховор ид болохыг хэлээд өргөсөн ч дийлэхгүй байх тул Мизүү түн дээр ирэн туслаж чулууг хамтдаа газараас хүн дээр өвлөн хачин явна. Хараагүй дархан түүнд хоол өгч хаа нэгтээ явах газар байгаа л түүнийг явахыг хүсдэг. Гисэн ч гадаа бороо орж байгаа тул Мизүү хаалгыг онгойлгоно, буцаа хааж явсан дүр хэсгэн буцан ирдэг. Дархан металлыг хид сөхөж үзээд дийлэхгүйгээ ойлгон орондоо орно. Металлын ангиных дуунаар Мизүү сэрэхэд дархан өвгөн түүнийг яваагүйг мэдэж байдаг ба хин нэг нь өөртөө цай хийвэл сайхан байна хэмээн хэлдэг. Үүнээс хойш тэрээр дархан туслахаар болсон байдаг. Эргээд үзэгдэл солигдоход тэрээр Киотод ирсэн байх ба хэсэг морьтой самурай нараас Шиндо доожог хайж байгаагаа асуухад тэд өөрсдийнх нь доожог болохыг хэлээд түүнд очих замыг нь зааж өгдөг. Тэрээр явах замдаа буруу газар орж ирсэн байдаг ч зөв хүнийг нь тийшээгээ оруулаад өөрөө Шиндо доожогийн зүг явдаг. Мизүүг хөр гарч явхад Акимиг үн хажуугаар нь сүхтэйгээ өнгөрөх ба тэд нэг нэгээ ширцээр өнгөрдөг. Акими ноёнтой уулзахдаа өөрийн нэрийдвэн талаар юу гэж хэлэх тухай бичсэн цаасыг уншин амдаа өглөн явж байдаг. Ноёнд өөрийнх нь хэлсэн санааг нь дуулгасныг асуухад хэв нэг тийм ээ хэмээн хажууд нь явах хүн бол түүний туслах Сики юм. Түүнийг ноёны өргөнд орж ирэн толгой бүхийг амдаа цээжилсэн үгээ хэлхийн алдад ноёны хүү нүүрлөө нь хоол шидэж саатуулахад Дамиг хүүгээрээ бахархах нь ирээдүйн гайхалтай загсагч болохыг хэлээд харин Акимиг агуу хүнтэй суух хувь тавилантай хэлэн түүний хинтийг ирлэх хүсэлтэй байгааг асуудаг. Акими үгээ хэлхийн хооронд түүний аавыг өөртөө найдал эрх мэдэл бүхий нэгэн байсан. Гахайг дижэвэл юу болдгийг сануулад гахайн хитрхийг чихрөөгүүл эцтэй тархин ялзарч өгдөг юм. Энэ хитрхийг хийсэн гахаан биш. Чихэр өгсөн эзнийхийн буруу хэмээхэд Акими өөрийгөө гахаа биш гэсэн чи чихэр итгийг хүсэж байна. Надад илүү дээр санал байхад яагаад зурж байгааг асууна. Хэдэн ноёд түүнийг ихнэрээ болгох санал тавьсан хэлнэ. Сайто гэх ноён дөнгөж сая ихнэрээ алдсан гэхэд тэр архич нь үгэндээ сууна гэж юу хэмээн Аками уурсдаг. Ноён түүнд Сайто ноён 100,000 коко олдог хэмээхэд энэ тэгээ миний үн хэрэггүй гэсэнд ноён нуурсаж хэрвээ би чамтай гэрлээгүй бол чи өдөд эмсийг хүрээлэнд байх байсан. Нэг бол түүний ихнэр болох, үгүй бол хатуур юм болох сонголтыг өгдөг. Охин босож түүний ухаанд нь зах хязгаар байхгүй мэрэгэн болохыг хэлж түүний дэрэгдээс холдмооргүй байгаа тухай болно. Өөрийг нь хамгаалж чадах Дайчи ноёны албанд сонирхолтой нэгнийг хайж байгаагаа хэлэхэд ноён Сики өөрт нь 24 тулаанд орж нэг чалагдаагүй гих дийлжгүй гих очтой том дивжиний нэгэн самурайн талаар дуулгасан гээд хэдий эцэг нь захасчин байсан ч гэлээ түүнд гайгүй цалин олгож өөрт ойрхон цайз түүнийг суулгаж болох юм. Түүний нэр нь хэн байлаа гэхэд Аками Тайган байхаа хэмээдэг. Үүний дараа Аками цөөрмийн усны дүрсээ толтон зогсоход түүний ард нь нэгэн самурай ирсэн байх ба 3 тоолон тэд өөрсөндөө бэлдсэн бэлгээ үзүүлгээд Аками болохоор алт. Харин өнөөх залуу чихэр гартаа татгсан байдаг. Харин тэрхүү залуу бол сая ноёны хилээд байсан дийлжгүй гэх самурай Тайган юм. Акимиг нь зүгээр нэг үзэсгэлэнтэй нэг юм биш. Ямар хэрсүү нэгэн болохыг энэхүү хэсгээс харж болно. Яасан бэ гэхээр Тайган Акими хоёр аль хэдийн нэгэндээ сэтгэлтэй. Харин Тайган доод гаралтай болохоор ноён мэдээж нэр хүндэд нь муу учраас гэрлэхийг зөвшөөрөхгүй шүү дээ. Харин Акими туслахаараа аавынхаа чихэн Тайганы талаар дуулгаад тэгээд сая Тайгантай гэрлэх талаараа зөвшөөрүүлчихэд гараад ирж байгаа нь энэ байхгүй юу? Загсны хүү Тайганы хүү том ноёны охинтой гэрлэх болж байгаа. Мизүү алхасаар Шиндо доожогийн гадна ирнэ. Шиндо доожогийн мастерс мэдээ хүрэхээр ирсэн гэдгээ хэлж дотогш ордог. Тэнд нэрээдэн самурай олон нэрчүүд бэлтгэлээ хийн. Цайны ёслол үйлдэх Мизүүс хийж идэг. Түүнийг мастрын баруун гар гэж хэлж болохоор нэг нэр өгт нь авдаг ба мастер захиа хүрэгчтэй шууд уулздаггүй. Би мэдэг чинь дамжуулаад өгөө гэхэд Мизүү мастрын мэдэг зөвхөн мастер тал дамжуулна гэхэд өнөөх нь уурлаж түүнийг 200 жилийн түүхтэй Шиндо Рю гэх нуус дулааны урлагийг заадаг. Шиндо сургуулийн өмнө байгааг хэлнэ. Хүндлэл үзүүлэхийг сануулan түүнийг явахыг шаардахад тэрээр холоос урт хэцүү зам туулсан. Шиндо доожогийн нэр төрөө үзүүлэн хоол амрах газар өгөхийг хүсгээд түүнд тусан дэвтээсэн будаа өгнө өрөө шүү газар оруулдаг.
Мизу гадна бэлтгэл хийж байгаа самурай нарыг харахад киноны хэсэг дахин өнгөрсөн цаг хугацаанд очиж тэрээр өөр самурайг хэрхэн бэлтгэл хийж байгааг харан зогсдог. Мөн мэдээж өвгөн дарахны хэрхэн сэлэм урлаж байгааг хажуунаас нь харан суралцж байлаа. Сэлэм бол самурайн сүнс. Өвгөн түүний чинжаал хийсэн байгааг анзаарч дахин мянган ширхэг ийм чинжаал хийсний дараа чи сэлэм хийхэд бэлэн болно гэж хэлдэг. Ингээд хэдэн жил өнгөрсний дараа Мизу мянган ширхэг чинжаал хийсэн байх ба дарах нь өвгөн өнөөх төмрөө давтаж дийлээгүй л байдаг. Ямар ч жирийн хараагдсан металлыг давтаж чадахгүй. Магадгүй над металл чинь сэлэм болохыг хүсэхгүй байгаа бах. Бүхий л металл сэлэм болохыг хүсдэг. Нэг нь өвч өвгөн Мизуг сэлмээр хичээллэж байгааг анзаарна. Ямар шалтгаантайг нь асуухад тэрээр дэлхий дээр амьд байгаа хамгийн шилдэг элдвчин болохыг хүсдэгэ хэлдэг. Мөн тэрээр өөрийгөө ирлиц гэдгээ хэлэн түүнийг анх төрөхөд 4 цагаан нарийнэр Японд байсан бөгөөд тэд зэвсэг, эмс охид болон хар тамхи худалдаалдаг байсан. Мөн тэдний нэг нь Мизугийн ээжийг хулгайлан өөрийгөө төрсөн болохыг хэлдэг. Мангас ичгүүргүй амтна. Ингээд тэрээр тэднийг өөрийн гараар үгүй хийнэ хэмээн тангараг өргөсөн байна. Дархан өвгөн түүний түүхийг сонсож хамгийн бат бөх хилд гэж гаднаа хатуу харин дотроо уян хэсгийг агуулсан цэвэр болон хальс агуулсан сэлмийг хэлдэг. Чи магадгүй хүчтэй байж болох юм. Шөнөөр хичээлээрээ хэмээдэг. Ингэж л тэр хөл олон гартаа хүндрүүлэгцэн дархны гэрт ирсэн хамгийн сайн гэгддэг самурай нарын хөдөлгөөнийг дуурайн бэлтгэл хийж эхэлсэн байна. Буцаад одоо цагт ирэхэд тэд түүнийг хөөж харин Мизу тэдний мастертай уулзахаас нааш эндээс явахгүй гэж хэлдэг. Харин тэд илдээ соглон түүн рүү дайрахад бүгдийг нь гөвөхөд тэд түүнд Шиндориуг харуулхаа хэлэхэд тэдний Шиндориу бол хог новш хэмээн тэднийг зүгээр нэг хэлбэр бүхий гарууд гэдгийг нь харуулж 8 эсрэг нэг модон сэлбээр тулд нь бүгдийг нь ялдаг. Харин тэнгүү гарч ирнэ. Түүний зүг сэлмээс суглана. Түүнийг ч муу адил модон тоглоомоо хайж сэлмээс суглахыг сануулдаг. Мизу тэгвэл тэднийг өгөх болно гэж хэлдэг. Яг энэ үед Тайг нь оюуны охинтой гэрлэх босноо тэмдэглэн суудаг ба түүнийг тэнгүү дуудаж эргэтэн шав нарыг нь гөвж үйдэг. Шиндо доожог хин сүр зүрхлөв хэмээн асуухад Мизу танаа доожод юм чаддаг хүн алгадаа гэхийн зургүй түн рүү дайр нь өшгөлн унгаадаг. Тайгныг тэртээ дээр үед өөрийг нь эргэлхэж байсан хүү болохыг Мизу анзаардагч Тайг нь харин анзаардаггүй. Тэд Тайгныг 24 халз тулаанд ялсан болохыг хэлж Мизу хэд ялсныг асуухад би тоолох хэрэгтэй юу хэмээн тэднийг ядсаар л идэг. Ингээд тэд бэлтгэлийн модон сэлмээр тултацгаахад энэ тэнцүү байх боловч Тайгн түүнийг авч шидлэн Мизуг өөрлөө нь харахад сайн нэг хэм болохыг нь таньдаг. Тэнгүү Тайгнд доожогийнхоо болон өөрөө нэр төрийг сэвтэж болохгүйг анхааруулна. Илд өгч ийхүү тэдний хоорондох жинхэнэ халз тулаан эхэлнэ. Мизуг сэлмээ сугалахад түүний сэлмний тэмдгийг нь харна. Ямар дарахных болохыг нь ч юм адил анзаардаг. Тэд өрсөлдөгчийнхөө Камай буюу тулааны өрсөлтийг нь харна. Ямар дайралт хийх гэж байгааг нь толгой дотроо төсөөлж байгаа нь хоёул ямар өндөр төвчний дайчд вэ гэдгийг нь харуулна. Ийхүү Тайгн дайр нь ирэхэд Мизу сэлмээрээ цас руу цохож харин Тайг нь огтхон сандралгүй тайвнаар дайралтыг хүлээн авч зөрүүл нь иргэн харахтаа түүнийг илдээрээ дарна хажуу тийш аван шидэлдэг. Тэрээр Мизуд хандан үхэл хөмбөрт ирдэг. Харин чиний өв тэр өдөр нь өнөөдөр байх болно хэмээн хэлээд түүнийг өшгөлн унгаж иргэн явхад Мизу нүрээ цасаар угаан гар болон хөлөндөх хүндрүүлэгчийн цөмийг нь тайлна. Тайгны зүг дайрахад Тайгн ч муу адил сэлмээ авсан ч Мизу дэндүү хурдан байх ба Тайгны дайралтаас болтож сэлмийг нь цохин салгаад өсгийг нь зүсэж түүний газар унган хорох гэсэн ч Шиндо доожогийн мастер ирэн түүнийг зогсоодог. Мастер түүнээс юу хүсэж байгааг нь асуухад тэрээр түүний дүү болох хар захын худалдаачин гэх Хейжи Шиндог хаанаас олж болохыг асуудаг. Тэрээр дүүг нь олохын төлөө эдгэр зүйлсийг хийснийг гайхан түүнийг Танабе аралт Гинкан каланаар хамгаалуулж байгаа талаар хэлээд чи түүнийг яах гэж байгааг мэдэхгүй ч чи хизээж түүнд хүрч чадахгүй хэмээдэг. Мизу ясал нь явах гэхэд нь түүнд халз тулаанаар ялагдсан хорсон Тайг нь одоо ч түүнийг нохоо хэвээрээ хэмээхэд Мизу түүний үсийг нь тайраад яваад өгнө. Самурай хувьд Чонмагэ буюу оройд ирэх үс нь нэр төр үнэнч байдлын бэлэгдэл байдаг болохоор Тайгнаас каланыхын шууд нүрээ буруулдаг. Мизу түүний үсийг тайрснаар түүний итгэх бахархал хамгийн гол нь самурай нэр төрийг нь хамт тайрсан гэсэн үг. Энэ бол самурай хувьд ичгүүрийн дээд хэлбэр бөгөөд үхснээс дор зүйл юм. Ихэнх үед самурай нар сеппуку хийн үхдэг байж. Гэхдээ хүссэн хүн бүр нь сеппуку хийдэггүй байсан бөгөөд зөвхөн нэр төртэй нэгэнд л сеппуку хийх эрхийг нь олгодог байсан байна. Тэгээд өөрөөсөө илүү дэлгэрэнгүй нь хайгаад үзээрэй. Цааш явцгаая. Дайжи дүү Хейжи дээрээ ирэн түүний байгаа газрын мэдээлэл өгсөндөө уучлалгүй нь тэд түүнийг яаж чадаагүй хэлэхэд Хейжи чиний шавнар илүү их бэлтгэл хийх хэрэгтэй юм байна хэмээхэд Мизутэй киноны ихэн таардаг нөхөрч муу адил ирсэн. Тэр бол хүн биш гэж зогсож байдаг.
Харин өрөөний болон царай нь үл харагдах нөхөр алин барьчихсан. Түүнийг алуулахаар Four Fangs-ыг явуул. Хөлсийг нь хоёр нугалж төлөрөө гэж сууж идэг. Ингээд Мизуг алахаар бөгшний эзний назгуулууч шиг мөртнөө замдаа гарна. Мизу халуун оршоонд шархайд ихээр орохдоо өнгөрснөө эргэн санана. Тэрээр өөрийн даалгавартаа гарах болсноо хэлэхэд өвгөн түүнд хандаж өшөө авалтал алчиг хизээч зэврэхгүй чамаа хүлээж л байх олноо хэмээхэд Мизу өөрийгөө бэлэн гэдгээ хэлнэ. Өвгөн түүнийг өгчөж болохыг анхааруулсан ч Мизу түүнд үргэлж талхарж явахаа хэлдэг. Өвгөн түүнд хандна хэрвээ нэгэн шийдсэн бол сэлэм авч яваарай хэмээхэд тэрээр аль хэдийн өөрийн сэлмийг уралсан байх ба өвгөн сэлэмний чимээг сонсон шууд л түүний урлаж чадаагүй гангаар хийсэн гэдгийг олж мэддэг. Рингогийн аав хүнээс имэх цус гарна гэж хэн санах вүлээ хэмээн шалаа зүлгэж суухад Four Fangs Мизуг сургалт нэрнэ. Гэтэл яагаад ч юм цаан суусан нэгэн нэр юм мэдэж байхад цаад боллоо хэмээн уурлахад хоёр нь очоод гиз дотрыг нь цуулдаг. Рингогийн аавч айхтаа тэр хоёр өдрийн өмнө энэгээр ирж бөөн цуснууж болгосон. Мөн хүүг минь аваад явчихсан хэмээн мэдэж байгаа бүх зүйлсээ хэлнэ. Дахиад л цэвэрлэх хэрэгтэй болно. Энэ хооронд Ринго өөрийгөө хэрэг болноо. Намайг аваад яваач хэмээн залхааж өгдөгч. Мизу эцэст нь түүнийг сүрдүүлэхээс өөр аргагүй болж тэрнээс нэг юм сална. Тосгоны үүдэн дээр ирэхэд орох зөвшөөрөл бүхий пайцтай хүмүүсийг л нэвтрүүлж идэг. Мизу угаасаа пайцгүй болохоор орч чадахгүйгээ мэдээд буцах гэсэн ч үүдний харуул түүнийг саатуулахад Ринго гарч ирнэ. Өө, пайц энд байна. Бид энэ собо хийх баквит авахаар аялаж яваа. Наа чи миний туслах хэмээн түүнийг аварч гардаг. Мизу Ринго тандна. Чи надаас хайж байгаа зүйлээ олохгүй. Би өшөө авах ёстой. Үнийг ямар ч үнээрээс нь хамаагүй хийх болно гэсэн ч өнөөхөн би өшөө авалтанд хайртай гэж байдаг. Мизуг түүнд энэ бол үхэл дагуулсан чөтгөрийн зам хэмээсэн ч би үүнээс айхгүй байна уу? Би угаасаа нэг зүйлээр хамгийн шилдэг болчихсон. Одоо харин дахиад нэгийг хүсэж байна. Гэхэд гурилтай шүлэл тулаан бишээ гэсэнд миний амьдрал тэр чигээрээ тулаан байсан гэж хэлдэг. Ингээд л тэд хамтрагчд болж зай болохоор замдаа гарцгаана. Тайг нь ялагдсандаа готрон суухын зэрэгцээ маш цэвэрхэн цавцсан болохыг анзаарч тэр яагаад намайг алаагүй юм бол одоо бүгд намайг шоолцох болно. Би гисээ хүлсэн дээр хэмээн гайхан судаг. Акаме түүнийг тайтгаруулна. Энэ бол аль биесны халцтуулаан байгаагүй. Зүгээр гинтийн дайралт байсан. Хэрвээ тэр чамтай аль биесээр тулцсан бол тэр өөхөх байсан. Тийм болохоор чи нэр хүндээ алдаагүй гэд түүнийг тайвшруулдаг. Чи тамцтай биологи хичээл хийсний дараа тайган чиний зөв. Би түүнийг хайж олоод аль биесээр тулаан дуудаж өөрийн нэр төрийг сэргээх болно. Тэр яг одоо хээжийн шин догийн зүг явж байгаа. Би түүнийг олноо хэмээн утгагүй болох хурмайж үлдөөнд Мизуг хайхаар явдаг. Дайчинд нэр төр нь амин сүнсэн байдаг үлээ. Ер нь бол эр хүнд Ринго ч олон юм ярин Мизуг залхаасаар явхдаа нэгэн тосгонд ирэхэд тосгоны бүх хэрэгт нь хадага мацурыг их баяр наадамд оролцоод гэртээ байцгаахгүй байдаг. Завь түрээслэхээр ирэхэд завны эзэд маргааш явцгаана. Өнөөдөр чинь баярын өдөр. Энэ өдөр бурхныг баясгаж баярлаж зингэхгүй бол ирэх жил тэр чигээрээ муу жил болж өнгөрдөг юм хэмээн нууцгааж байдаг. Мизу Ринго тон хавж өгнө хөлөнд нь зүглэгдэг. Ягаад гэхээр Рингод эндүү том биендээ баймиргүй чимээгүй явдалтай болохоор түүнийг хаана явж байгааг нь дугаар нь мэднэ гэсэн үг. Мөн түүн тоогоо хизээж авч болохгүй. Авах юм бол тэр цагаас эхлэн хоёул зам салж байгаа гэсэн үг болохыг сануулдаг. Ингээд өөрөө явж бэлтгэл хийхээр болж харин Рингог маргааш хүртэл өөрийгөө зугаацуулаад аваарай хэмээн үлдээдэг. Энэ үед Тайган болон Four Fangs түүний мөрөөр дөхөн тосгон руу ойрцоор л идэг. Цайз дотроос хийж шиндоо гадаах завийг харна. Тэд даалгавраа амжилттай биелүүлээд галаар дөхөө өгөх ёстой дөө хэмээн цонхоор харан зогсдог. Харин хойно нь Four Fangs-ыг Мизугийн хойноос явуул хэмээн сүүдрээс яриад байсан нөхөр зураг зурангаа чи санаа зовхгүй гэж мөг төлсөн биш үү хэмээн зогсож байдаг. Мөн тэрээр жилд ганцхан удаа энэ баярын үеэр арлаас гарах боломжтой байгаагаа үзэн ядаж байна хэмээхэд ээжи түүнд хандна. Бидний шоогонд бэлдсэн гинтийн бэлэг бараг л бэлэн болох гэж байна. Харин үүний дараа чи дуртай үедээ дуртай газараараа явах боломжтой болно хэмээдэг. Харин тэр утгагүй шоогоныг хүссэн үедээ намайг хоригдог байхаа болно хэмээн зангарахтайгаар хэлэн зогсдог. Мизу ойн гүнд ганцаараа бэлтгэлхийн далайн усанд орохоор явна. Ингээд бидэнд өнгөрснийг харуулхад нэгэн самурай үгэн дээр ирнэ. Таны давцсан нэлд бол үн мөнгөөр хэмжээлчгүй хэмээн гуйхад тэгсэн ч төлбөртэй шүү дээ хэмээхэд тэрээр өөрт байгаа бүх мөнгөө гаргаж өгөөд нэгэн согтуур оны нэр нь түүний эцгийг хөнөөсөн. Тэр над дээр хизээ нэгэн цагт эргэж ирнэ. Надад түүн шиг чадвар байхгүй. Харин таны зэвсэгтэй бол би түүнээс өшөөгөө авч чадах болно хэмээн өвдөг сөгдөн гуйдаг. Мизу өгнөөс түүнд илт хийж өгөх үү хэмээн асуухад тэр нэг зүйл нуугаад байна. Гэхдээ би түүнд нэр төртөө өгөхөд нь туслах болно. Харин чи сэлмийг давт хэмээн тэд өнөөх хэрийн зэвсгийг давтах ажилдаа орно. Өнөөхөө эрийг гадаа бэлтгэл хийж байгааг харсан Мизу түүний хөдөлгөөнийг нь харан давтан хийхэд хэрээр түүнийг тулаанд урьж цохин унгаад ихэд яжтайгаар чи хүү гэхэд хитрхий зөөлөн юм хэмээн түүнийг шаалн инээдэг. Мизу шөнө цээжээ даваагаар ороод өөрийгөө эмгтэй гэдгээ нуудаг. Өвгөн Мизу танд нь сэлмийн галыг дүл дүрх мөч бол сэлмэд сүнс шингэн ордог үе юм. Металл олон дарах нь аль алин цэвэр ариун байх ёстой. Чиний сүнс бодол чинь ариун уу хэмээн асуухад тэрээр тийм ээ хэмээн хариулж Мизугээр дүл санах ажлыг хийлгүүлнэ. Сэлмний өнгийг асуухад Тэнгэрийн заацд нар мандахтай адил байна гэсэнд
өвгөн амдаа бувтна сэлмийг усан дурж хөргөөд энэ бол чиний эр хэмээн харуулад илдийг алхаар зөхөхөд урд хэсэг нь уграад унцдаг. Тэд илдийг энэ чигээр нь өнөөхөө ирд өгсөн. Өнөөхөр гайхан яагаад ийм зүйл болсныг асуухад санаандгүй байдлаар өөр элемент орсон бололтой. Хэрвээ юу гэдгийг нь олж мэдвэл дахин сэлмийг чи ширээлж өгөө хэмээхэд Мизу энэ миний буруу. Тэрхүү элемент нь бий байсан юм а гэж хэлдэг. Өнөөр Мизуг алгад нь аваад дахин гар далайхад ээжи түүний гарыг нь хорж энэ номны урлаач хүний гар биш вэ? Энэ маш олон хүний амьд хүрсэн алуурчны гар байна хэмээдэг. Харин алуурч нь тийм ээ. Намайг цус чиаки гэж дууддаг. Би үгээр маш олон хүний амийг авах болно. Мастер ээжийг нь хугарсан сэлэмтэй алуурчин хэмээн. Ядсан инээ дээр инээгээд гараад явна. Мастер ээжи Мизу танд нь цусан долонгосон нэгнийг хинч зогсоож үлдэйлнэ. Тэд үргэлж өөрсдийн хугархаа сэлмээ олдог. Бид өөрсдийн майнд олон сөвөл анхаарч явах ёстой хэмээн түн захидаг. Мизу уснаас гарч ирнэ. Ойд дахин бэлтгэлээ хийн аврах томоодыг огтолд цааш явхад тайгийн түүнийг ойн цоргоогоос ажин харж байдаг. Тэгээд өөрөө ч гэсэн моднуудыг огтлон дотроо Мизуг төсөөлөхөд түүний төсөөлөлд Мизу жихнээсээ онрё болон бууж байдаг. Акане тайгныг явсан дуурлан даавн ихэж суухад гаднаас түүний туслах орж ирнэ. Аав чинь чамайг дуудулсан. Хурд нь өөрийгөө бэлт хэмээн түүнийг яаруулдаг. Акане болохоор ноёны өргөмөл охин штэ тий. Таад анзаарсан байх. Түүнийг өргөөнд орж ирэхэд Аканыг харахаар шогоны хоёр төлөөлөгч ирж гисэн. Яг л чиний хэлсэнчлэн тэр үзэсгэлэнтэй юм гэж сууж идэг. Мэдээж аав нь Аканыг энэ үзэсгэлэнтэй болно ариун гэдгийг нь баталнаа хэмээхэд тэд Аканыг шогоны баг хүүд ихнэр болгоно авах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Инжинд нь ирэх бэлгийг нь харуулдаг. Мэдээж хайрц залуутайгаа суух боломжоо алдсан болохоор Акаме дахин аваасаа бодож үзхийг санал болгодогч энэ удаа харин түүний санснаар болдоггүй. Шогонтой ураг барилдах боломж олцсон болохоор нэр төр байр сууриа баттгах томоохон боломжийг алдах нь амдаа орж ирсэн шар тусыг хэлээрээ түлхсэнтэй адилхан билээ. Тэд 5 хоногийн дараа хөдлөх болно хэмээгээд аав нь явдаг. Харин Акаме юу ч хийж чадалгүй уйл нь үлддэг. Гисэн ч тэрээр өөрийн хувь тавилангаа бусдаар шийдвэрлэх нэгэн биш тул ордноос нууцаар гарна тайгныг хайгаар явах гэж байхдаа туслах Секидэ баригддаг. Секид түнд хандна ямар эмэгтэй шогоны хүүтэй суух боломжоо алдах билээ. Бусдын байсан бол энэхүү саналыг зөвшөөрөхийн тулд амиач солиослох байсан гэхэд Акаме тэд тэгдэл юм байгаа биз. Би л бусдын нэрхэн тэр муу дарангуйлагчтай суухгүй гэхэд түүнийг шийдсэн болохыг мэдсэн Секи Акаметэй хамтдаа тайгныг хайгаар болдог. Хүндлэмэр өсгөө шүү. Энэ хооронд Ринго хотын баяр ёслолыг үзэнгээ нэгэн гурилтай шүлний газар ирнэ. Тэгээд танай гурилтай шүлчин хэр юмтэй хэмээн асуудаг. Харин тоогооч ир түнд манайхын тосгондоо 2 дугаард орохоор сайн нь. Уг нь бол хамгийн сайн нь байсан л да. Гэвч шингээрснээр тэднийг хамгийн сайн нь олсон. Химээ түнд гурилтай шүлнээс амсуулахад Ринго гайхалтай. Гурилтай шүлийг ийм амттай болгож болдог гэж юу? Гэтэл болоогүй 2-т ордог гинэ. Миний хажууд нь юу ч биш юм байна хэмээн өөрийгөө хамгийн шилэн гэж бодож явснаа санана гутран суудаг. Тоогооч ир хүсэж ивэл манад үлдээж ажиллаж олон шүү хэмээн асуухад тэрээр магадгүй ийм болохоор л багш намайг эндээ үлдгэсэн байх гэхдээ зэрэгцэн бөмбөр нүдэх чимээ гарна. Мизу ойролцоо хуулын оройд бяцлахын суугаад маргааш тэр өгөх болно хэмээн бөмбөрийн дуунаар хот руу буцахаар өндөхэд хойноос нь сэлэм нисэн ирж модон цогтоход Four Franks түүний хойноос ирсэн байдаг. Мизу тэдэндээ тэрслэх шалтгаан өөртөө байхгүй хэлэхэд тэдэн захиалга өгсөн болохоор наадах чинь хамаагүй. Чамайг хороох болно гэж хэлдэг. Энэ хооронд хотод баяр ёслолын хамгийн оргил хэсэг буюу дахин төрөлгөх нэртэй хэсэг рүү шилждэг. Бүх хүмүүс хувцас тайлан нуурлуу үсэрцгээхээр орно. Үүний дараа удгын эмэгтэй ирнэ. Нэгэн савааг шидэх бөгөөд хүмүүс хүслээ шивнэн тэрхүү савааг хамгийн түрүүнд олж авч чадсных нь хүслэн биелдэг гэж үздэг. Ринго би ямар ч хамаагүй нэг зүйлд хамгийн сайн баймаар байна хэмээн залбираад бүгд ус руу шумбацгаахад манай залуу маань өнөөх савааг амандаа 100 гарч ирч чаддаг. За энэ хооронд хэдий Мизуч хэлээ дөрөв эсрэг нэг тэгээд тэд нар нь өмнөх Шиндо доожогийн сурагч нар биш мэрэгжлийн алуурчд болохоор хавцлын ирмэгт шахуулна. Тэд ч мөн адил түүний хойноос үсрэн Мизуг бүсэлдэг. Гэхдээ л Мизу хоёрыг нь маш хэлбэрээр цавчин устгадаг. Үлсэн хоёр нь түүн рүү дайрахад сүүлийн дайралтаас нь болтож чадалгүй доош унсан ч нэг гар дээрээ маш чадварлагаар тогтно үлдээж үлсэн хоёрын нэг нь дайрахад голоор нь яг л зайд сууж байгаа адил цавчиж hayдаг. Гэхдээ өөрөө хөл хаалтан доош ундагч нээх хайхтай бэрчдэггүй. Түүний хойноос Four Franks-ийн толгойлогч нь бууж ирээд чи миний жинхэнэ сэлмийг хүртэх хэрэгтэй болтой хэмээн сэлмээ сугалахад үзүүр нь хугархаа илдээдэг. Мизу сэлмийг хараад таньсан ч наад сэлмээ хаанаас сулгалсан юм гэхэд өнөөх нь ядтай танил инээ дээр инээн одоо ч зөөлөн хിവэрэ байх шиг хэмээн маск авахад өнөөх нь цусд чиаки байдаг.
Эхний дайрлалаар тэд тэнцүүхэн салж дахин өрөлт аван дайрцгаахад Мизүү нүднийхээ болонгаар нэг хүн чулууны ард өргөн орохыг хальт харахтаа анхаарлаа сарниулж хөвлийн хэсэгтээ шархацдаг. Чиакэж боломжийг ашиглан түүн рүү дайрахт нь Мизүү түүн рүү доошоо харсан чигтээ сэлмээ шидэн хороож түүнийг дуусгадаг. Ээж шиндөө цайс дотроос галаар дохиогоогүй болохыг ажиглан хараад Four Fangs хүртэл бүтлгүүцсэн болохыг мэдсэн бололтой харан зогсдог. Тулааны үед хадны ард орно өгцөн хүн бол таягнаас өөр хэм байх уу? Мизүүгийн замыг тосон зогсоож нэр хүндээ эргүүлэн авахар ирсэн тухайгаа түүнд хэлдэг. Мизүүж тэгвэл хүрээ дээр хэмээн тэд тулдахаар гүөхд Мизүү шархаад ийлгүй ухаалдаж тайган түүнийг завчих гэж байгаагаар 2 дугаар анги маань өндөрлөдөг. Өмнөх анги дээр тайган Мизүүг харах гэж байгаагаар дууссан бол харин 3 дугаар анги дээр дөнгөж төрсэн Мизүүг хэнийг нь алах гэж байгаагаар хэлдэг. Ийхүү хоёр нөхөр хоорондоо маргалдаж байснаа алах гэдсэн нөхрийг нөгөөх нь хороож Мизүүг аварч байгаагаар үндсэн үйл явдал руу шилжинэ. Тайган Мизүүг алах гэж байснаа болоод оронд нь түүнийг аврах гэж байхад нь Ринго гүйж ирээд түүнийг түлхэн унгадаг. Харин Тайган өөрийгөө биш Four Fangs түүнийг ийм болгосон. Түүнийг авармаар байгаа бол ойролцоох ууланд сүм байгаа. Тэнд очих хэрэгтэй гэснээр тэд уул руу явцгаадаг. Харин Мизүүгийн шарх төсөөлснөөс хүндээсэн тул халуундаа димээр нь өнгөрсөн дурсамжуудаа харж эхэлдэг. Хагас цустай, цэнхэр нүдтэй болохоор тэр гадагшаа бусад хүүхдүүдийн адилаар гарч болохгүй. Хин нэгэн түүнийг харах юм бол үгүй хийх аюултай байсан байдаг. Four Fangs бүгд өгсөн болохыг дуулсан Fowler дэлбэртлээ уурладаг. Тэрээр босож ирнэ, мэдээг хүргэж ирсэн элчийн нүрийг сандалд нэлэг буцлаад ширээх сэлмээр хоёр хувааснаа энэ асуудлыг хурдан шийд хэмээхэд наадах чинь тушаалуу гэсэнд би 10 жилийн турш энэ мөчийг хүлээлээ. Шогунатыг захирах 10 жилийн төлөвлөгөө. Энд ялзарч муудаад хүлээж байна. Гэтэл чи намайг зүгээр нэг хагас цустай сэлэн барьсан гажигт анхаарал хандуулахыг хүсээ юу? Хэрвээ үнэхээр тэгхийг хүсэж байгаа бол анд минь. Миний үнэн шамтрагч баруун гар минь. Ядаж миний зорилгын төлөө үүнийгээ өөрөө хий хэмээн түүнд хэлдэг. Ингээд хийж шиндөө нэг нь үлэмж биштэй гарыг дуудана, цайны ёслыг бэлт хэмээн тушаадаг. Харин энэ хооронд Ринго Мизүүгийн шархыг ойж анзлаад ургамлын анд бэлтгэж идэг. Бас тэрээр хэрвээ багш өхвөл чи ч гэсэн өх болно хэмээн Тайгныг сүрдүүлнэ. Харин Тайгн хэрвээ тэр өхвөл чи хүснэ илүү дээр хэмээн нэгэн мөг авахад наадга нэг хазуул хордно. Хоёр хазгад өхөлд хүргэн хэмээгээд хийсэн хандаа Мизүүд болгодог. Шөнийн Тайгн нэгэн захиа маягийн зүйл бичиж байхад нь Мизүү түүний хоолойд сэлэм тулгадаг. Харин Тайгн түүнийг хэлбэрхнаар алмааргүй байна. Наадхаа газар тавиад тэмтэргүүтээ дэлгүй сууж бай. Би бараг л халз тулааны гэрээгээ бичиж дууслаа. Шудраг, албан ёсны, мөн нэр төртэй. Одоо харин хизээвэ гэдэг л үлдлээ. Чамд надтай тулдаж өгөх сүүлчийн дулаан хүртэл хэдэн өдөр хэрэгтэй вэ хэмээн асуухад бид хамгийн сүүлд тулдах чи бараг л өхөнгөө алдсан гэхэд тэр чин тулаан байгаагүй. Чи миний хаач хүрэхгүй байсан гэд ичхгүй үлээхэд нь үс чи надад таалагдж байна хэмээн яжлдаг. Би хэсэг дээр бүр амар инээсэн за. Харин Тайгн би тэр өдөр сүүгээ тэмдэглээ дуусан байсан. Харин одоо би алдсан нэр төрөө чамаас буцаана авах болно. Хэдэн өдөр хэрэгтэй гэхэд 2 өдөр хангалттай гэхэд нь 3 болох гэсэнд чамд намайг алах боломж байсан дээр үгүй хийх байсан юм гэхэд нь тэгвэл хизээч нэр төрөөс эргэж чадахгүй байсан гэж хэлдэг. Харин Мизүү чиний хүсэж байгаа зүйл өшөө авалт биш. Харин ёслол олтой. Би алах ёстой нэгний олмогц ямар нэг ёслол үлдээд байх зав надад 1 секунд байдаггүй гэж хэлдэг. Нэг ёсондоо би хүн алмаар байгаа бол чам шиг ингэж янз бүрийн гэрээ энэ төр нийт өргөж байхын оронд зүгээр л алдцдаг л гэж байгаа байхгүй юу? Харин Тайгн түүнд тэгвэл чи самурай биш. Миний хайсан хогийг эздэг нохой. 3 хоногийн дараа гэж хэлээд үлддэг. Өглөө нь болоход Тайгн цус Чиакагийн хуучин илд болох Мастер Эйжигийн уурхай ил дээр бэлтгэл хийж байх бөгөөд харин Ринго Мизүүгийн шархыг нь аниулж Тамирын сэргийг хандаа өгсөөр л байдаг. Гинэт хэрэг шуугилт нь нисэлтгэд бараг л газар чичрүүлсээр өнөөх аврах битээ ир гарч ирнэ. Эйжигийн цайвах саналыг Мизүүд өгч тэдэнд морь авч ирсэн байдаг. Мизүү саналыг ямар ч эргэлзээгүйгээр шууд хүлээн авахад харин Тайгн эн чинь өрх хэрвээ чи очвол өөхөх болно. Намайг чамайг алхахаас өмнө чи өхөж болохгүй гэсэн ч тэд явцгаахаар болно. Энэ хооронд Аками олон Сикинаар Тайгныг хайна явсаар л байдаг ба Сики Акамид хандна замд эндөө аюулаар дүүрэн байхыг сануулна. Аав чинь мэдхээс өмнө буцъя гэхэд аав 4 өдрийн дараа өргөөндөө дуудана. 2 өдөр Тайгныг хайж олоод тэр халз дулаанаа 1 өдөрт хийж ялаад бид үлдсэн өдөрт буцгаална гэж хэлдэг. Сики дүүн залуу насныхаа сургамжийг айлдаж дуусаагүй байхад тэднэр рүү дээрэмчэд халддаг. Харин Сики уран цэцэн нүгээрээ тэднийг аргалах гэсэн ч чадалгүй. Тэд айрах гэхэд нь хал үзэж халуун чулууд олоосноо харуулхад Акамиг дээрэмчдийн нэмэгдийн дарн унгааж мөнгөгийн дээрэмдэж Гетагаа шитгэт нь түгээр нь өөрийг нь зодсноо Гетагийн ч мойдол дээрэмцснээр өвлийн хүтэнд хөсөгчгүй гуталчгүй хоцордог. Гэхдээ тэд зам дагаж алхаж байхдаа моринд эрэхтэй дайралтаж дайгдахаар болдогч даанч хойно нүтг бууз цацсан байдаг. Тэд буддаа дээр цагаан цэцэг сасгахад цагаан цэцэг сүмээрээ уул шиг өндөр болж тогтжээ. Тэднийг явах замд Тайгн өөрийн түүхээсээ хуваалцдаг. Түүний аав нь загсчин байсан гэж ярьж байсан та.
Таягны аав нь хангалттай загас барих үедээ гүзээгээ дүүртэл ууж, харин хангалттай барьж чадаагүй үедээ таягныг хамтлаг өвчдөг байсан бөгөөд тэрээр 12 настайдаа гэрээсээ зугтснаас хойш уулын бараа хараагүй байна. Чи Кохо хамааг санддаг уу? Яаж мартах вэ? Тэр хэлэхдээ аавынхын нударганаас сагамхаа загас үнэртдэг байсан. Түүнд аавынхаа нэг адил загасчин болох, эсвэл дайчин болох хоёр сонголтол байсан гэж хэлдэг. Оройч болж тэд буудлахад тайг мизүүг суугын тэрээр нь дуудсаар л байдیں۔ Мизүү түүнийг дуртай зэвсгэрээ дийлж чаднаа хэмээн босохдоо хоолны сав хаавнд түүн рүү шидэж бяцхан тулааны өрнөнө. Тулааны дундуур мизүү олон тайгны тухай түүх өрнөж, мизүүг багт нь яаж буйл эздэг байсан. Тосгоны хүүхдүүд нэгнээ айлгахын тулд мизүүгийн тухай янз бүрийн мангас хүү гих түүх зохиож ярьдаг байж. Харин гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад гадагш гарахт нь тэдний байшингийн шатаачсан л олж таарад байгаа юм. Тулаанд мизүү ялдаг. Маргааш нь болоход Тайгер Рингогийн нөхсөн ноёны гэрийг идэж үзээд мизүүг хороосныхаа дараа түүнийг өөрийн галтойгоонд авч болох юм гэхэд би чамд хизээж ажиллахгүй. Би үргэлж агуу зүйлийг мөрөөдөж өдөр хоногоор мөнгө цуглуулж байсан гэхэд нь чи өөрийгөө үнэхээр агуу нэгэн болж чадна гэж бодож байна уу хэмээн асуухад бүх хүн дөрвөн төрлийн зам байхаар заягдсан. Тэрэ чин урлагийн нэгэн, гар урлаач, мөн тайчин аль нь ч агууд хөтлөж чадна. Би аль нэгийг нь сонготлоо. Гурилтай шөл хийгээд хамгийн мундган болёо гэж шийдсэн юм. Гэхдээ би одоо агуу байх ямар байдгүй гэдгийг харж чадах болсон. Би өөрийгөө хизээж агуу нэгэн болж чадахгүйг мэдсэн ч харин агуу нэгэн болох нэгийг туслаж чадхаа ойлгосон юм. Юу? Би агуу штэ. Нэг нь хавцлын үүдэн дээр ирээд авраг ир гараараа зааж харин Тайган би түүнийг алах ёстой энэ төр гэж байгаад хамт орно. Гэхдээ Рингог хамт оруулдаггүй. Дид урт хавцал дагаж нилээдгүй явсны эцэст Хээжи Шиндо ганцаараа ирчихсэн гараараа даллаад хүлээж үйдэг. Нөгөө талд Сики болон Аками гүнж хоёр нэг өдөр явсны эцэст моринд хэрэгтээр тэднийг цааш өөртөө алхацгаа гэд болгодог. Харин орноос гарч амьдрал үзээгүй Аками инхийг мэдсэн бол хайрдаг байж энэ төр гэд ойлгохт нь Сикинийг алтан зоос гаргаад харихтаж хангалттай хүрнэгээ зогсож байхад нь Аками уурлаж намайг ингэж хэлнэ гэж мэдээд өдөө хүртэл хадгалж ийсэн хэрэггүй гэхэд охин минь хин чамд унших, угаах, зурах, бүжих гээд бүгдийг заалаа. Би чамайг дэндүү сайн мэднэ. Чи яг л сахирмаа цэцэг шиг өхөөрдөм бас онцгой. Хуурай бөгөөд гүйтэн зогцохгүй. Тохирсон үед л цэцгэлдэг зөрүүд одоо харин морь хөслөө тарцгаая гэхэд нь нэрэл зөрүү зан хөдлөж Тайгныг одоо ч олж чаднаа гэж хэлдэг. Харин Сики түүнд чи Тайгныг хайхаар мөрөөжөд ялагдсан. Одоо харин хамгийн боломжит зам болох Шогуны хөөтэй уримлах хэрэгтэй. Хэрвээ би хамгийн зөв гэж бодоогүй бол аавд чинь хормыг санал болохгүй байсан гэж хэлдэг. Шогуны өнөөх хүмүүсийг Сики дуудсан болж таардаг. Мөн тэрээр энэ ертөнцид эмэгтэй хүнд нэг бол сайхнэр эсвэл бие одолдогч нэгэн болох цөөн зам байдаг. Битгий гайх. Чи одоо хүүхэд биш болсон. Аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч сурах хэрэгтэй. Тийм ээ. Чиний өмнөөс би хувь тавиланг чинь шийдсэн гэж хэлдэг. Харин Аками чи намайг баяр зарсан. Энд тэгээ бие одолснаас ямар ялгаа нэмэн асуухад хажууд байгаа наад байшин чинь тосгоноос тосгоо оронд явж охтыг зардаг газар. Наадгаасаа ялгааг нь асуугаад үзэх хэмээн. Зөв эрийн ихнэр олж хулгаалагдах аз жаргал байдаг. Хэдий чиний сонгосон нэгэн биш байсан хэмээхэд тодорхой болсон цорын ганц зүйл гэвэл та хизээж надад итгэдэггүй байсан юм байна хэмээн өнөөх байшин руу явдаг. Аками тэнд нэгэн эмсийн худалдаач нар хөлөө угаалгаа сууж байдаг ба Сикиг орж ирэхэд хөгшин төгзөг минь чи хизээж миний үнийг дийлэхгүй хэмээн жүждэг. Мөн тэрээр өөрийгөө Шимабаригийн хамгийн үнэтэй эмсийн хүрээлэн орхин түүний авьяасыг үнэлж чадах өөр газар хайж байгааг хэлэхэд эмсийн худалдаач нь шүлсээ гожоолно. Чиний талтайч төгсгөр охин өдөө яваа насандаа харсангүй. Би чамайг хамгийн дээд зэрэглэлийн газар аваач хэмээн шүлсээсээ өрүүлдэг. Харин Аками мэдээж шүү дээ. Миний кото тоглох нь өрөөд өрн ирчүүдийг ухаан алдуулгаа хэмээн аваад хайна. Эмсийн худалдаач нь эр түүнээс гэрээ энэ төр байхгүй үсттэй гэхэд нь миний сүүлчийн үржүүлэгч надад эмгтэй хүнд хувь тавилангаа дагахаас өөр сонголт байхгүй гэж хэлсэн. Харин би түүнд өөрийн хувь тавилангаа өөрөө шийдэх зам байгаа гэж хэлсэн. Чамд Механосики танил байгаа юу хэмээн түүнийг аргандаа оруулаад авна. Ингээд өнөөх хэр түүнийг мориндоо суулгана. Өнөөдөр та замд гарья хэмээн дагуулна явдаг. Харин хойно Сики чи юу хийж байгаагаа мэдэхгүй байна Аками гэсээр хоцордог. Буцаад гол хэсэг рүүгээ шилжихэд Хээжи Мизүүд хандаж залуу зандан насанд минь миний хизээж болж чадхааргүй онцгой гой чадвартай самуранаар байдаг байлаа. Харин би өөр зүйлд авьяасаа сорихоор шийдсэн юм. Тэр бол худалдаа. Бидэнд энд нуух зүйл байхгүй юмсан гэхэд Мизүү малгай олон нүдний шилээ авч царайгаа харуулдаг. Хээжи тэдэнд надад бяцхан амцтан зүсгээс өөр зэвсэг байхгүй гэсэнд бидэнд сэлэн байгаа хэмээн сүрдүүлэх гэхэд нь магадгүй надад ойр орчим 500 харгаж байгаа хэмээн буцаан сүрдүүлдэг.
Та хэд санаж байгаа бол киноны эхнээс л Мизү Хейжи Шиндог хайгаад яваад исэн да. Мизү түүнийг зэвсэг олон харт амих, эмс охид гээд дандаа болж утгагүй зүйлсийн худалдаачин гэдгээс гадна түүнийг овоо хитэн эрчүүдтэй холбоос үлбэдэ нэгэн болохыг ч мөн адил хэлдэг. Харин Хейжи нилээдгүй олон эрчүүдийг таньдаг болохыг хэлэхэд цагаан арсны эрчүүдийг хайж байгаагаа хэлнэ. Харин Хейжи зайл гаргана юу яриад байгааг ч ойлгохгүй байна. Японд нэг цагаан арстан байхгүй шүү дээ. Чи хойлоо мэдэн хэмээн түүнээр дайжигнаж бүтэхгүй болохыг мэдээд Аваша Фовлер хэмээн хэлээд түүгээр яах гэж байгааг нь асуухад намайг төрөхөд Японд байсан 3 цагаан арстын ирээнийг би бүгдийг нь алах болно гэж хэлдэг. Харин Хейжи түүнд 4 байсан гэхэд одоо 3 байгаа гэдэг. Нэгийг нь аль үжээ Мизү алцсан гэсэн үг. Хейжи түүнд би Фовлертой урт хугацааны гэрээтэй болохыг хэлэхэд чиний ямар байх чинь хамаагүй л гэж байдаг. Хейжи чи гэрт нь орж ирээд эзэнтэй ингэж харьцаж болдог юм уу гэхэд чи баг хинч биш гэхэд нь би өөрийн хамтрагчаа чамаар алуулахыг зөвшөөрөхгүй. Би Форфанксыг явуулсан гэхэд би тэднийг чинь бүгдийг нь үгүй хийсэн гэсэнд тэгснэн чамаа гайхалтай гэдгийг харуулсан. Харин би дахиад илүү үнэтэйг хідээр бол хідээр хөлсөлж чиний цагийг үрж чадна. Гэхдээ чи азтай юм. Би мэрэгэн бас туршлагатай. Би чиний татгалзаж чадахгүй хэдэн зүйл мэдэн шүү гэснээ 500 мянган рё буюу алтан цоо санал болгоноочдیں۔ Энэ мөнгөний хэмжээг нь хараад тайгны бараг ноён нуур нь хугардаг. Тэгээд ч болоогүй Сендай хааны шин захирагчаар томилё гэж хэлдэг. Гэхдээ хүний оронд Мизү нүдээд савчдаггүй. Хейжи бүхнийхээ хариуд ганцхан зүйл хүсдэг нь Хейжи Шиндо болон Фовлер хоёрыг 50 байлгах баталгааг өгөхийг хүсдэг. Гэхдээ баталгаа гэдэг нь гайс баруун гарных нь эрхийн ураг хэлж байгаа шүү заяа. Тэгснээ бүр эрхийн урганы цоглол гаргаж ирээ наачдیں۔ Галзуухаг. Тайг нь угаасаа орчноо уншдаггүй мэддээд л байгаа юм л та. Гинэт эли орж ирснэ. Чи ихлээр надтай тулааны өртөө энтергээд уннаа бас. Энэ үед Ринго тэд юугаа яриад байгаа юм болоо гэд галт үлсэн сууж байсан. Авраг залуу чи оол хийж чадах уу? Тэгвэл хий гэсэн шиг аав зан гаргаад ундыг. Харин Хейжи Шиндо тавьсан саналтай бүрэн төгс итгэцэн түүнийг мадлаа даа гэд утгаа эргүүлээ сууж байдیں۔ Энэ утганд тэгээд эрхийн ургаа огтлох утган л байсан юм шиг байгаа. Мизү хэсэгхэн зур бодол хийснээр татгалздаг. Яагаад тэгэхээр түүнд мөнгө, дур тачаал, аз жаргалтай байх гэдэг нь одоо түүч хамаагүй зөвхөн зорилгоол биелүүлэх нь чухал байдаг. Гэхдээ Хейжи ч мөн адил хэдэн мянган удаа хилцээр хийгээд үдцсэн гар болохоор ийм зүйл болохыг нь таамаглаж л байсан болж таарна. Тэгээд тэрээр яаж Фовлерыг устгах гээд байгаа юм гэхэд нь хаалгаар нь ороод гэж хариулдаг. Харин Хейжи түүнд Фовлер цагаан арстан гэхэд маш төвчээртэй. Шаардлагатай бол хангалттай хугацаагаар нуугдаж чадна. Бас түүний цайз халдашгүй. Түүнд хүрэхийн тулд эхлээд ширүүн голыг гатлан, оройд нь хүрэхийн тулд давхар бүрт өрөх бүхий 8 давхрыг туулах ёстой. Мөн тэнд ямар ч хаалга байхгүй. Хамгаалалтанд ч нэвтрэх ямар ч боломжгүй. Чи хэрвээ дайрлаа гэж бодоход түүний царайг харахаас өмнө үхэх болно. Хин нэг нь чамайг нэвтрэхэд туслах хүртэл хэмээн түүнд санал тавьдаг. Тэрхүү санал нь Мизүг цайзад нэвтрэхэд тусалсны хариуд Фовлерыг алах байдаг. Түүнийг яаж цайзад нэвтрүүлэх вэ гэхээр торхнууд дотор нууж оруулах юм. Тайгнч түүнийг зөвшөөрөхгүй юм байгаа үстэй гэд итгэж өгдөггүй. Мизү түүнийг торхонд байхад нь алчихгүй гэдгийг нь яаж мэдэх юм бэ хэмээн асуухад хэрвээ би чамайг алмаар байсан бол эрх зам чинь алчих байсан гэж хэлдэг. Харин Мизү Фовлер чамайг баян болгож байхад яагаад өхүүлхийг хүсэж байгаа юм гэхэд юм миний хувийн хэрэг гэснээ. Үгүй 20 жилийн туршид түүний дээрлэхүй царай болон хандлагыг нь хөтлөө үзэн ядж байгаагаа хэлдэг. Харин тайг нь эцэст нь нэгэн ухаалаг асуулт асуудаг нь цайзад орж Фовлерыг аллаа гэж бодоход яаж буцаад амьд гарч ирэх юм гэхэд нь би чиний амийг Фовлерын хүзүүнд хутгах хүртэл дааж чадна. Үүнээс цааш азандаа найдаа гэж өгдөг. Харин Мизү түүнээс сүүлчийн асуулт хэмээн наад цэцгийг чинь хэн цавцсан юм? Зөвхөн сэлэмний мастрал ингэж цэвэрхэн зүсэж чадна гэхэд наад асуултнаас чинь харин татгалзлаа. Харин одоо торхонд ор гэхэд хэрвээ татгалзуул яах вэ гэсэнд би чамд өөрсдийн нөхцөл байдлаа тайлбарласан. Чи татгалзаж чадахгүй. Миний 510-аач намайг энэ тууцыг хийсэх тохиогоор наашаага суман бороо оруулах болно. Ийшээгээ ор эсвэл үх гэхэд нь түүний баруун гарыг нь таслаад хайна. Тайгийн түнд харуулж байхгүй гэж хэлээ бидтэй гэхэд чи чөтгөртөө мөрөжлөө хэмээн Хейжиг сүрдүүлэхэд салхины эсрэг чимээ гарч тэнгэрээс суман бороо бууж байдаг. Хейжи цухтаж тэд газраас аврах том төмөр бамбаа олно. Халахвч болгоно хавцлын зүг хөдлөн. Аврах битэн тэднийг аал гэсэн дохио бүхий сум харавхад муу дохио хэмээн Рингог алахаар босдог. Мизү тайгийн хоёр хэдий хавцал руу орж амтсан ч гэлээ суман бороо орсоор л байдаг. Харин авраг ир яг Рингог алах гэж зэвсгээд алахт нь дотор нь эвгүрхэж эцэн хоолоороо өгөөлнө. Ринго түүнийг хавцал руу өчгөлн унгаадаг. Ринго хоолнд нь өнөөх тайганд үзүүлээд байсан хортой мөгөө хийцэн л юм блэ. Суман бороо орсоор л байх бөгөөд тэд хавцал шахагдсан гарах гарцгүй болоод занганд ороход тайг нь бид хоёулаа өхвөл ямар ч удахгүй. Чи зүхт би хамгаалъя гэж байдаг. Харин Ринго цаанаас мордоо авч ирнэ. Тэднийг шүүрэн шанаг болохоос нь аварч чаддаг. Тэд амьд гарсандаа итгэж ядна. Би биенээ ямар сайн дайчид болохоо хэлэн магтацгаадаг. Тайган Мизүг торхонд хизээж орохгүй байжээ хэмэхэд тэдний шиг ирчүүд өөрсдийн сул талаа хэлэх хүртлээр жалждаг юм гэхэд нь чи цайз руу яаж нэвтрэх гэж байгаа юм хэмээн асуухад торхоор гэж хариулдаг. Харин тайг нь чамайг маргааш алхуулж байгаадаа харамсаж байна гэхэд нь түүнийг цохин ухаалдуулдаг. Фовлер юу болсон талаар мэдээд өрөөний хоёр тал руу холхиж өгч байдیں۔
Харин хийжээ баруун мөрөө барьсан миний уулзсан тэр хүн биш. Чөтгөр шиг байсан. Нүд нь хоосон. Нүд нь яг л чинийх шиг. Түүнийг хинт зогсоож чадахгүй. Тэр ирэх болно. Тэр энд ирээ чиний хоолойг огтлох болно гэж хэлдэг. Тайгийн ухаан ортол Мизү түүн захиас үлдээсэн байх бөгөөд түүний элтний чадварыг нь үнэлээд зорилгоо биелүүлснийхээ дараа чамтай уулзаж халз тулаанаа хийе гэсэн байдаг. Гэтэл тайгны хийнийг нь татан онгож цонхны өмнө Фовлер зогссон. Би чиний хэлээд байгаа чөтгөрийн тухай бүгдийг нь мэдмээр байна гэхэд нь Хейжи би түүний зөвхөн нэрийг нь мэднэ. Харин надаас илүү түүнийг мэддэг нэг юм бий гэхэд өнөөх авраг биет нь өхөөгүй байх бөгөөд тайгныг торхонд хийн авч ирж байгаагаар 2 дугаар анги маань өндөрлөдөг. 4 дугаар ангийн эхэнд яаж яваад ч Мизү эмсийн хүрээлэнд ирсэн байх ба Акеми гүнж түүнд арх хундаглан өгч байгаагаар хэлнэ. Үзэгдэл солигдож Мизү рингээ хоёр өөр тосгонд ирэхэд тосгоны иргэд үхлийн тулаан болох гэж байгаа сургаар уурсан байх ба очоод харахад нэг согтуу байрын нэр олно. Өөртөө ихтгэлтэй байрын хоёр самараа тулдах гай зогсож байдаг. Тулаан эхлэхэд яг үндэ бүх зүйл нүдэрмхийн дотор л шийдэгддэг. Харин үүний дараа Ринго уушийн газар олж хоноглоё гэсэнд Мизү үгүй эмсийн хүрээлэн явна гэхэд нь Ринго түүнд та эмсийн хүрээлэн гэж ямар газар байдгийг мэднэ үсттэй тий гэж цааш нүд унахсаар явхад Мизүнийг нь эмсийн хүрээлэнгийн өмнө ирээд танай эзэн хадагтай Кажитай уулзмаар байна гэснээр тэднийг дотгошоо оруулан хүлээж авахыг сануулад яваад өгнө. Тэнд нь өнөх самурайч хүртэл ирсэн үйлчлүүлж байдیں۔ Нилээд хугацаа өнгөрсний эцэст эрхэмсэг байрын хадагтай ирдэг нь эмсийн хүрээлэнгийн эзэн гэх Кажи юм. Тэд ерөнхийдөө юу ярьдаг вэ гэдгийг нь товчлоод яриад өгье за. Ер нь амар их юм ярьдیں۔ Мизүгийн дэрсэн зорилго мэдээ самуурах гэж ирээгүй тодорхой. Тэгээд ихэндээ Кажи түүнийг янз бүрийн гаж зүйл сонирхдаг төрлийн хүн юм байна гэд бүх үйлчлэгээ санал болгоход ерөөсөө сонирхгүй байсан болохоор нь юу хүсэж байгаагаа бичгэд олно гэснээр Фовлерын нэрийг бичтیں۔ Ингэж л Мизүг цусны хойноос яваа нэгэн гэдгийг нь ойлгодог. Гэхдээ яагаад заавал энэ эмсийн хүрээлэн вэ гэхээр тэд эмс охтой Фовлерын цайз руу явуулдаг. Бас Кажи өөрөө Фовлертай уулзж байсан болохоор цайзын хамгаалтын талаарх мэдээллийг түүнээс авахар ирсэн байдаг. Үйлчлүүлэгчийг нь алны тэр гээд тохоор Кажи юугээд л түүнд мэдээллийг өгч яах вэ? Юм байх. Хэрвээ тэр баруун гараараа чамд хүрсэн бол чи түүнээс өөрийнхөө өшөөг авсан тооцож олноо. Чи үйлчлэгээ санал болгодог. Би ч мөн адил. Алхахыг хүсэж байгаа хүний нэрээ хэл гэхэд нь Кажи түүний гадагш салхин дагуулan гардаг. Ерөнхийдөө Фовлерын цайзад нэвтрэх нууц зам ч юм уу мэдээлэл өгснийх нь оронд дуртай хүнийг нь алж өгөхөөр тохирж байгаа юм. Кажи түүнийг дагуулсаар тэдний уушийн газрын талыг нь ер нь тосхныг бүхэлдэн захирдаг гэх босс Хамаатай гихчийг заагаад эхэндээ Кажи олсон ашигынхаа талыг түүнд өгдөг байсан ч цаг ирхэн хэрээр Хамаатай илүү ихийг хүсэж эхэлсэн байдаг. Мэдээж Хамаатайг сүргөөцөлсөн бүх хүн түүний төмөр сарвуутай аримд хайртай хүмүүсээ алдсан байдаг. 6 сарын өмнө босс Хамаатай тэдний газрын Киноё гэх охиныг авсан тухай Кажи түүнд хэлээд Киноёг анх эцгээс нь худалдаж авсан. Мөн Киноё дүлий бөгөөд хэлэхгүй охин байсан ч Кажи түүнд бүхнийг зааж сургасан байдаг. Харин цаг хугацааны эрхэнд асаж дахин эрэгтэй хүнийг өөртөө хөргүүлснээс үхсэн дээр хэмээн хэлэхэд Кажи түүнд тийм зүйл тохиолдохгүй байхыг амласан боловч босс Хамаатай ирэн түүнийг булаан явсан байдаг. Мизү түүнээс босс Хамаатайг алуулахыг хүсэж байгааг асуухад Киноёг алуулмаар байгаагаа хэлээд энэ л Киноёг Хамаатайгийн савраас аврах зорын ганц арга. Гэхдээ Хамаатайг юм уу Киноёг өгөх юм бол Хамаатайгийн арим Кажи гэдгийг мэдээд түүнийг олон эмс охтыг нь хороох болохоор Киноёг яг л золгүй явдлаар өгсөн юм шигээр хороолохыг хүсдэг. Кажигийн хүсэлтийг ч Мизү хүлээн авч яг л утаа мэт анир чимээгүй байх болно гэж амладаг. Мөн Кажи түүнд хандна Киноёг алахын өмнө түүнд дараах дохиг дамжуулаарай. Тэгвэл намайг чам руу явуулсан болохыг мэдэж амар тайван ойрс болно гэж хэлдэг. Ингээд түүнийг хамгийн нууцлагдмал өрөөндөө оруулсны дараа танд үлчиж болгосон болов уу? Үгүй бол хадагтаа намайг зодох болно хэмээн Акеми гүнж орж ирэн түүнд сархад тундаглаж өгдөг. Киноны хэсэг солигдоход Дайчи ноён Акемигийн өргөөнд орж ирэн 2 өдрийн дараа Эдороо хөдлөх болно. Хэдэн өдөр наанаа залбирч суух гэв. Чи хорим хийхдээ бэлдэх ёстой гэхэд юуш дуурахгүй байсан гайхан ядаж над руу эргээ тарааж хэмээн эргүүлэхэд түүний шивгчний охтын нэг нь хувцсыг нь өмсөн байгааг хараад Акемиг зогцсон болохыг олж мэддэг. Ингээд Акемиг хайлахаар зэргүүд хөдөлгөнө. Цаг Акеми өнөх эмсийн худалдаачнаа дагуулсаар Миханоссикэд ирсэн гол шалтгаан нь мэдээж тайгныг хайх. Харин өнөө худалдаачиндаа өөр хүнтэй газар явъя гэсээр бараг тентхийн бүхий л эмсийн хүрээлэнгээр ордог. Ингэж явахдаа аавынхаа явуулсан зэргүүдэд бараг л баригдангаа алдна. Энэ хооронд тайгныг Хейжи цайзтай авч ирнэ. Тэр чамайг зохих болно. Тэр чамайг алхаар нүдэх болно. Гэх мэтээр Мизүгийн талаар хэлүүлэхийн тулд модонд хүлэн тамлаж хүн танихыг эцэсгүй болгосон байдаг. Фовлер харин уйдгартай юм гэсээр бас нь явдаг. Хейжи тайганд хандаж тэр чамайг доромжилсан. Тэр чиний Токунобу клантай хийх гэрэлтийг балсан. Ийм байхад яагаад ингэтлээ зовон байж дайснаа хамгаалах шаардлагатай юм хэмээн түүнээс асуухад ядчил тэр чамаас илүү ихийг хүртэх хэрэгтэй гэхэд тэр чамайг хутгаар зүсэх болно хэмээн тамлалаа үргэлжлүүлдэг. Фовлер цайс дотор явж байснаа Иесусийн хөшөөг харан буцсан нэрээ. Би өгөн үүнийг бариад өгөөч гэж тэднээс хүсээгүй л дээ. Гэхдээ тэд цагаан арстанд сүм хэрэгтэй байдаг юм гэсээр шоронгийн хажууд барьчихсан юм.
Бид найзууд бишээ би мэдж байна. Би чамтай нэг их зүйлээ ярьдаггүй л дээ. Чамаас аврал ирэх нь нэг хич хүртэй зүйл биш байх. Гэхдээ би чамд ямар нэг зүйл хийж өгч чадна гэж итгэж байна. Тэд энд бурхангүй байсаар ирсэн. Чи тэднийг санаартан болон итгэгчдэд юу хийснийг харсан биз дээ. Тэднийг хараан зүхэж, хөөн гаргана, мөн цовдлсон. Эдгээр японочууд. Чи азтай байна. Тэдний удирдагч нь шуналтай. Би тэр шоогны толгойг мөрөн дээрээс нь таслах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ үндэстэг миний таалд нийцсэн байгаагаар нэг төсөөлөд үзэлтэй. Ингийн өдрүүдэд ийм юм тохиолдох нь чам тийм чамаагүй байдаг үз. За. Чамааг ямар нэг зүйл хийвэл би ч бас хийн. Тэгэхээр чи бид хоёр энэ тэнцүү. Гэхдээ би чамд үүнийг хэлчихье. Хэрвээ энэ бүтвэл үүнийг миний зүг салхи хэрэгүүлсэн дохиочин гэд ойлгочихъя. Харин хариуд нь би өөрийн шин байр суурнаас санууртнуудыг оруулж ирээд үгсийг чинь дамжуулна. Энэ үндэсний амин сүнсийг чамд өгөх болно. Хэрвээ чи ойлгосон бол талархаж л байна. Аль нь ч гэсэн хамаагүй л дээ. Надад хүн чанар хамаагүй хэмээн Иесусийн хөшөөтэй баахан ярьж байснаа гараад явчихдаг. Энэ хооронд өнөөх химсийн худалдаа чинь жинхэнэ үгүй хэлжээлгүй яах вэ? Энэ тэргээр зөндөө газар явсан байхад бүгд л хангалттай биш гинэ. Тоглож байгаа байлгүйтэй гэхэд нь хүмүүс өмөлдөж хідэн бацаанууд ирээд альвэ тэнд тулаан болох гэж байна. Нэгэн чөтгөрийн царайтай гэх юм блэ гэсэнд Акаме түүнийг Мизүү хэмээн гадарлаад болж мэддэг. Ингээд л Акаме тэдний хойноос дагаж явсаар Кажигийн эмсийн хүрээлэнд ирсэн байгаа юм. Кажиг нь энэ газрын гажигдгэрээ нилээд алдартай юм шиг байгаа. Мөн тэднийг орж ирэхэд хүлээ авахч ир Акамегийн царайг хараад л өөрөө ирэхгүй алмардаг. Гэхдээ энэ үгэн Гора гэдэг юм блэ? Гораг харснаа чамаас дахиж эмэгтэй худалдаж авахгүй. Өмнөх авч ирсэн бүсгүйгээс ч болоод Кажи нилээд баларсан гэсэн ч аргагүй нэрхэнд Акамег авахаас өөр яах вүлээ? Акаме Кажитай уулзах үед Гора түүнийг шүдэн зэвэл зураад үзэн тэргээд магтаж өгдөг. Гэхдээ түүнийг хэлсэн хэлээгүй Кажи Акамег бусдад өгтөс шаал өөр гэдгийг нь гарыг нь барьж үзэл мэдчихдэг. Ингээд түүнийг туршиж үзэхээр болж 50 алтан зоосоор үнэлдэг. Хэрвээ туршилтанд тэнцвэл түүнийг авч тэнцэхгүй бол охин ирж аваарай гэд Горог хөөж явуулаад Акамег харин бусад охтын байгаа газар оруулна. Чиний ихний шалгалт ид эсвэл идүүлэх болно гэж хэлээд бусад охтод түүнийг тэнгэрийн амьтан болохыг хэлэн оруулдаг. Ингээд л Акаме өөрийгөө зүгээр нэг эрхийн балаа охин биш гэдгээ харуулна. Хормын дотор бэлэн болж хамгийн хэцүү үйлчлүүлэгчийг авахар болно. Акаме өнөөх үйлчлүүлэгчийн өрөөнд ороод өөрийн сурсан мэдсэн болон уншсан чадвараа ашиглан хүслийг нь хангаж бусад охтын хүндлэлийг ирсэн даруйдаал хүлээж чаддаг. Ингээд л эцэстэн бид Акамег хэрхэн Мизүүгийн хаалганы өмнө ирсэн болохыг мөн түүний архинд мас уруулагч дүрж түүнийг үгүй хийх гэж байгааг олж мэддэг. Акаме орж ирэнгүүтээ нүд чинь үзэсгэлэнтэй юм гэхэд чиний уулзаж байсан ирчүүд энэ арган чинь унд хэрэггүй гэснээ уух гэж байгаад би үнийг цай гэж бодож байлаа. Би уухгүй гэхэд нь Акаме сэргэлийн юм болохоор эзэн таныг ярих уул тайвширч сайн амран гэж хэлсэн. Баг зэрэг амсгаас их хүнтэй. Би тэнд нэг нь арчаагүй самурай гэлсэн юм. Түүний өсийг тайрсны дараа миний хойноос өшөөгөө авах гээд яг л жаахан хөөгчийг чи миний хормыг баллаа гэд хөөгöd байсан. Би түүнийг гэрэлтээсээ илүүтэйгээр үсээ тайруулсандаа уурлаж байгаа гэж бодож байгаа. Түүний нэр нь хэн байлаа да? Сайн санахуйц зодож байгаа мэд дараа давалгүй яах вэ? Анхнаасаа Мизүү түүний хин гэдгийг мэдчихлээсэн юм билээ. Тэгээд л түүнийг албаар өдөж барьсан хэрэг. Акамег усан нүдлээд байхаар нь тайгныг алаагүй хэлээд түүнтэй халз тулаан хийх гэрээ хийсэн гэдгээ хэлдэг. Харин Мизүү түүний гэрэлтийнхээ төлөө ийм хал ирснийг нь хараад гайхдаг. Ягаад баяа айлын сайн залуутай гэрлэж болохгүйг нь асуухад шогоны хүү гэхт нь эмэгтэй хүн диний ертөнцид сайн сонголт байдаггүй. Чамаг эс тооцвол чи юу гэснээ хийж чадна. Гэтэл чи зүгээр нэг хог идэхийг хүсээд байна гэхт нь Акаме түүн рүү дахин нэг удаа дайрдаг. Тэгээд юу болох нь тодорхой. Таад яг ингэ сайн харуул. Тэд хоёулаа бусад эмэгтэйчүүдэд төдийлөн байдаггүй. Дайчин чанарын хоёр өөр хувилбарыг агуулсан болохыг харж олно. Нэг нь зэвсгийн эрдмээр, нөгөө нь оюуны эрдмээр. Чи үнэхээр ширдэх шаардлагатай юм уу? Уучлаарай. Ингээд Мизүү киноёг алах даалгавартаа гардаг. Хамаата киноёг орноосоо ч гаргадаггүй, хараанасаа ч салгадаггүй л олж таарна. Мизүүд байгаа цорын ганц боломж нь киноёгийн өвчнийг эмчлэхээр моксын эмч ирэх үед нь л нэвтрэх шаардлагатай болж байгаа юм. Мизүү гар хөлнийхөө бүхий л хүндрүүлэгчийг авна. Яг л муур мэд гэдсээр цайз руу нэвтрэхээр болно. Нэг харгалц зэгчийг нь ухаан алдуулж орхиод Кажигийн хэлснээр түүн дохиог үзүүлсэн ч толгоос ихсэрдэг. Гэхдээ Мизүү түүн рүү гараа сунгаж ингэртэн толгоогоо наахт нь түүний хүзөөг мушиг нь хөөрхөн охиныг үгүй хийгээд харгалзагчийн гарыг нь хоолойнтон боосон маягтай болгож орхиод яваад өгдөг. Мизүү саяны даалгавраа амжилттай биелүүлснийхээ дараа асар ихээр гуниглан хүндрүүлэгчээ хийж байтал гинэд чимээ гар нь эргэн хартал нэг бяцхан жаал байдгийн. Мизүү түүнийг хорох гэснээ болоод шөнийн харуул руу явж очоод тэдэнд энэ тулаан болсон гэж дуулах хэмээн өөрөө буцан ирэхэд Кажи түнд өөрийнх нь хэлсэн дохиог үзүүлсэн эсхийг лавлахад толгой төгсөнд тэр ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ хэмээн асууж Мизүү киноёг өгсөн дохиог ойлгосон болохыг хэлдэг. Харин Кажи түнд Фовлерын цайз руу нэвтрэх замыг зааж өгдөг. Мизүүг өрөөндөө ирсний дараа Акаме түн рүү хараад чамаг би үгүй хийчихсэн дээр байсан юм. Зүгээр л тайг нь ягаад чиний хойноос хөөцөлдөөд намайг үл тоогоод байгааг мэдмээр байсан юм. Маскны цаан чи харагддаас өөр гэж бодож байлаа
Гэтэл чиний царай огтхон ч амар биш юм. Чи зүгээр л ууртай юм байна гэхтэн тайган чам татгцсанд гайх зүйл алга. Чи яг л бидний хүүхэд байх үеийн тайган шиг юм. Хараал эзэн жаал шиг гэхийн зургүй октийн орилох чимээ гарч гадаа боос хамаатай ирж гисэн жаалаа гэхтэн өнөөх бацаа мизог заахад үүдний хүлээ авах ах хүүгийн хоолойг хэрчээд тэднийг бүгдийг нь хөнөө. Тэгээд цогцыг нь үнс олтол нь шатаа гэснээр 4-р анги маань өндөрлөдөг. 5-р анги маань шамисэн мэрсэн 2 ирийн өгүүлэх домгоор эхэлнэ. Энэхүү домогт ямар ч эр хүн байсан бүхэл армиг дийлж үл чадна. Гэхдээ нэг зүйлээс бусдна. Энэ зүйл яаж тэгж чадсан юм бол эрт цаг үед бидний агуу шоогун нарыг будаан томилохоос ч өмнө нэгэн Ронин амьдардаг байжээ. Түүний сэтгэлийг шархлуулсан өдөр бол түүний багшийг өрсөлдөгч бүлгийнхэн хөнөөсөн өдөр байв. Тэдний сүлд нь галт шувуу юм. Тэр өдөр түүний дотроос ямар нэгэн зүйл ориглох шиг болсон. Түүний дотор хой салхи дэгдэв. Түүний зүрхний гүнээс элднийх нь үзүүр хүртэл ориглох уур хэлнэ. Мизу тэднээс хэдийг нь хороож гадна хаалгыг цоочлоод Рингог огтыг хамгаалж байхыг тушаадаг. Ринго өөртөө зэвсэг байх бай гэхэд галт тогооны утгнаас эхэл хэмээн хутга өгдөг. Кажи харин чи биднийг үгүй ижглээ хэмээн муухай хараад огтоо аван зорилоо орохоор болно. Харин Мизу үүдийг сахиж дайснууд орж ирэхэд өгөхт нь гэрлийг унтраадаг. Ронын төрсөн нутагтаа иргэн ирэхэд эцэгийнхэн түүнийг шинээр амьдралаа эхлүүлэхийг шаардаж эхлэв. Гэвч үзэн ядалт гэдэг яг л хувь салхи шиг ажээ. Энэ яг л далайн харанхуй зайлгуулах шуурга мэт эхэлсэн. Мизу хүмүүс хаа сайгүй хайж эхэлсэн болохоор ээж нь түүнийг баригдуулахгүй тулд үсийг нь усаж эрэхтэй хүү шиг болгосон байдаг. Нэг өдөр гэрэн шатаж ээж нь хамт үгүй болсон юм шиг байгаа. Ингээд л бяцхан Мизу өшөө авахаа тангаргалж өдөр бүр бэлтгэл хийж эхэлсэн байдаг. Ингээд Ронин галт шуун сүлд бүхий бүлгийг ангуучлахаа тангаргалж аян замдаа гарав. Гэвч тэр удахгүй чөтгөрийн зам яг л хурц иртэй чулуугаар дүүрэн болохыг ухаарах болно. Сарууд харим цайзад орж ирэхэд Мизу тэднийг нэг нэгээр нь ангуучилж эхэлдэг. Дээд давхар чимээ гарахад бусад охид айн чичирч байхад Акаме харин зүгээр суугаад өглөө хүлээх хүн биш тул жижиг утгаа аван гарахад Ринго түүнийг өөрийнх нь уулзаж байсан хамгийн зоригтой гүнж болохыг хэлдэг. Харин Акаме түүнд хандаж би чиний ботсон шиг зоригтой нэг юм биш. Гэсэн ч би бүхий л насаараа цайзад хоригдсон. Хэрвээ би өнөөдөр энд үхэхээр бол эрх чөлөөтэйгээр үхэх болно гэж хэлдэг. Харин нөгөө талд өрөөнд орж ирсэн 3 нөхрийн хоёрыг нь яг л сүүдэр мэд хөнөөсөн ч сүүлчийнхэн Мизуг барьж хөвлөдөн сарвуугаа зоодог. Цаг хугацаа буцаж Мизу хар тамхи худалдаалдаг байрын 3 нөхөр дээр ирнэ. Европоос хар тамхи нийлүүлдэг цагаан арснуудыг хайж байгаагаа хэлээд энд ямар нэг асуудал тарих гэж биш мэдээлэл хайж ирсэн болохоо хэлэхэд тэдний нэг нь шууд л хувийн аван түүн рүү шидээд Мизуг сэлмээрээ хаахт нь үгүй л юм шиг байна да гэхт нь үгүй би зүгээр л асуухаар ирсэн юм хэмээн хойш ухарж байхдаа тэнцвэр алддаг. Тэд Мизу рүү үгийн зөрөөгөө дайран зодож хутгаар түүний хэвлэг рүү бүлээд гарган шиддэг. Ронины сүнсэм цуцаж биеийн шархалжээ. Тэр үхлээс айсангүй. Зөвхөн өөрт өргөсөн тангараа биелүүлж чадахгүй байх вэ гэхээс л айжуулаа. Ронин бараг л итгэл найдваргүй болов. Ердөө бурхнаас түүнд илгээсэн бэлгийг харах хүртэл шүү дээ. Мизу шархаа дийлэхгүй яг өөх гээд явж байхдаа гүүрэн дээр ээжтэйгээ дайралт нь ухаан алт нундаг. Үзэгсэлэнд бүсгүй Ронин гэртээ дагуулна ирв. Асар хурд хугацааны эцэст Ронин нэг юм амарсан юм. Мизу ухаан ороод ээжигээ хэрхэн тэрхүү төмрээс амьд үлдсэн болохыг асуухад ээж нь түүнийг өвчин намдаадаг юм хэмээн мансууруулагч татхыг санал болгоход Мизу татгалздаг. Түүнийг жаахан хоол идэж тамир орох хэрэгтэй гээд өөрөө ажиллахаар явах гэхэд нь Мизу өөрийгөө хангалттай мөнгө олдог болохыг хэлээд түүнийг дахин бие удалдах шаардлагагүй болсон гэхэд ямар ачлалтай сайн хүүхэд вэ? Би чамайг миний өхлийг хүн дээр тусгаж авсан болохыг мэднэ. Гэхдээ би ингэхийн чамд сайн болохыг мэдэж байсан юм. Ганцаараа байх нь чамайг яг л ус шиг болгосон. Барихад хэцүү. Харин одоо бурхан над дээр чамайг буцаагаад аваад ирлээ. Ронин хүчээ сэлбэж үзэн ядалтын аян замдаа гарахад бэлэн болжээ. Эмэгтэй түүнийг үлдэхийг гуйсан боловч Ронин түүнд өөртөө өргөсөн тангараа зөрчиж болохгүйгээ хэлсэн юм. Нэг өглөөс ирээд Мизу мөнгөн байхгүй болсон байгааг анзаардаг. Миний мөнгө алга болчихож мөнгө гэх юм санаа зовох хэрэггүй дээ. Би чамд нөхөр алсан. Тэр цөлөгцсөн нэгэн болохоор чи царайндаа санаа зовох хэрэггүй. Тэр нас явж байгаа. Ажилтан туслаж чадах хүчрхэг эмэгтэй хэрэгтэй. Надад өргөсөн тангараг бий. Ямар эмэгтэй гэхээр өөрт нь халамж тавих гэж байгаа ирээс татгалздаг юм. Бас ээжээсээ хүүхэд байхад чинь ангуучилж байсан ирчүүд чамааг галж шатаж өгсөн гэж бодож байгаа. Хэрвээ хэн нэгэн чамааг амьд гэдгийг мэдвэл бүгд мөнгөний төлөө чиний араас ангуучилж эхлэх болно. Тэгэгэлдээ би хэний ч ихнэр биш. Би ажилдаа явлаа. Бидэнд мөнгө хэрэгтэй. Чи харж байна уу? Би чиний төлөө юу ч хийхэд бэлэн. Харсаар байгаа дээжэрийн ийм ажил хийлгүүлээд байж чадахгүй болохоор Мизу аргагүй нэрхэнд гэрлэхээр болсон байдаг. Мизугийн гэрлэх гээд байгаа хүн нь өмнө нь самураа байж байгаад бүсээ буруу бүсэлснээсээ болоод хөөгдсөн. Одоо харин ноёны адууг хариулж амиа зогоодог болсон Ронин болж таардаг. Ээж нь түүнийг чи сайн ихнэр болноо. Чи юм угаан,
хоол хийн, гэрээ цэвэрлэн, бас нөхөртөө туслана гэд бүр чалчиж өгч байдаг. Бас чиний царайны талаар гомдлоод байхгүй. Одоо харин нүрээ бод хэмээн тэд өнөөхөө ирийн эдлэн дээр ирдэг. Ирээд удаагүй байхад нь адуу янзгах дуу гарна. Өнөөхөө ирснэ. Чи миний төсөөлж байсан шиг царайгаа нуугаад байхааргүй юм. Чи миний төсөөлснөөс ч хөгшөө юм. Микё гэл сормын ёслолоо хийя гэж хэлдэг. Ёслолоо хийснэ. За ажилдаа явлаа гэснэ гараад явчихдаг. Харин ээж нь шөнийн явдалчин бэлтэг яал гэж байдаг. Бүүр нэг шийдсэн. Та гэдэгтээ Мизуд эмгтээлэг төрх нь яагаад зөхгүй байгааг харж байгаа үсттэй те. Гаднаас дахиад 10 хэдэн сарууд бүлгийнх нь орж ирсэн болохоор Ринго Акана хоёр ч Мизуд туслахаар болдог. Мизу симэрхэн гитээд нэг болон тойроход сарууд армийнхны нэгэн Мизуг хараад золтой зөвхөн хаагдчихдаггүй. Микёг шүндүлээр өрөөнд орж ирэхэд Мизу сэлмээ тэврээд ойртгол юм бол үзүүлээд өгнө гэд хэвтэж байдаг ч яг үндэ өнөөх нь ирснэ. Би хүчирхийлэгч биш. Гиснээ татами аваад цааш хэвтээд өгдөг. Сарууд арми хоёр нөхөр зойрын аалгыг балавсаар Ринго Акаме хоёрын байсан өрөөнд орж ирдэг. Энд юу байгааг хараач ээ. Манай эд самурайг болон шахчихсан. Хидвлээ жаахан зугаат суул яасан юм. Гэхдээ Акаме утгаа даалайсан ч түүний гарыг нь барьж аваад дэлжгэнэж явахт нь Ринго жаал хад зогсноо. Түүний хурууг нь таслаж орхидог. Нөгөөдгөн дайрахт нь Акаме хойноос нь хутгалж үлдсэн нэг гинж муу адил үгүй хийгээд Рингог эндээ үлдэж хаалгаа манахыг сануулад өөрөө дээшээ гардаг. Мизу айхтар шархацсан болохоор өрөө хооронд нуугдаж явж байхдаа хоёр талаасаа бүслэгдэж яалтчгүй бүгдэнтэй нүцэлцгээс өөр аргагүй болно. Гэхдээ бүгдийг нь яг л талах шиг зүсгэлтэй. Харин хойноос нэг хөлбийсэн гар гинэд гарч ирээд хоолойгон боон хойш дарн унгадаг. Мизу бүр хувц сугаацсан сууж үйдээ. Тэгээ Микёг адуу соргож байгааг хараад сэтгэлэн хөөрөд босохдоо хувингаа унгаж чимээ гаргахад морин цочоод цааш явсанд Микё түүнийг холхон байхыг сануулдаг. Үүний дараа хоол хийж Микёд өгөхөд өнөөх нь амсаж үдснээ хахаж цацаад за ажиллаа хийгээд гараад явчихдаг. Харин ээж нь толгойд өгөхөд Мизу гадагш гараад айхтар том өгсөн бохлыг юуч биш юм шигээр зөөж тавьснаа яриа үздэг. Түүнийг хэн гэдэг вэ? Түүнийг Кай гэдэг юм. Үзэсгэлэнтэй. Гэхдээ зэрлэг адуус байгаа юм. Түүнийг сургах гэж сар гаруй болж байна. Гэтэл Кай намайг ингэж л боддог юм. Манай эзэн намайг хөөснөөс хойш би үүнийг хийхээр шийдсэн юм. Хэрвээ би түүнд сайн адуус аваачиж өгвөл тэр намайг эргээд авч болно шүү дээ. Марзан байгаа биз? Мизу энэ удаа Микёд арай хаалтад өгөхөд харагдахаар юм өгөхөд тэрээр амсаж үзээд мөн л хахаж цацснаа түүнийг шоол нинэдэг. Үүний дараа Мизу Микёгоос Кайыг хооллож болох эсхийг асуухад Микё зөвшөөрж Каяас айхгүй байгааг нь гайх нь унаж үзгүй хэмээн асуудаг. Мизуг өнөөх хөлбийсэн гар боон яг ухаан алдуулдгийн даваан дээр Акаме ирэн түүнийг авардаг. Гэхдээ та нар Мизуг ямар амар алуурчин болохыг мэдэхгүй л энэ да. Мизу Микё хоёр аажмаар бие биедээ дасаж эхлэж байлаа. Тэд хамтдаа адуу унаж Микё түнд модноос утгаар алим тасна авч өгөөд оролдоод үцхийг санал болгож яаж шийдэх талаар зааж өгдөг. Мизу түүний урмыг бодоод хүчээ нуудаг. Чихнээсээ ол нэг шидэл дээр хідэн алим унгаахыг хинч тааж мэдшгүй. Харин Микё анхны орлого гэхэд ажгүй шүү хэмээн цааш явдаг. Цаг хугацаа өнгөрсөөр Ронын олон түүний сүт бүсгүй өөрсдийн ингийн амьдралаар аз жаргалтай амьдарсаар л байлаа. Чөтгөрийн зам нэгэнд зүүд болон замхарсан гэлтэй. Гэсэн ч зарим үед хэдий тэр нэгэнд сонсгоо болчихсон байсан ч гэлээ. Роны одоош түүний нэрийг дуудаж байгааг сонсдог. Нэгэн өглөө ээж нь толгоогоо барьчихсан гарч ирэхэд нь Мизу түүнээс энэ чигээрээ хот руу зүглэхэн зүгээр эсхийг асуухад би хот орж имээ авчихвал зүгээр олноо хэмээхэд тэд түүнийг эмний мөнгө нэхэж байгааг харцаараа ойлголцож Микё түүнд мөнгө өгөөд үлдснээр нь загас авч ирээрээ. Мизу дуртай байдаг юм гэж байдаг. Харин ээж нь ичихч үгүй энэ мөнгө чи хөрөхгүй штэ гэхэд үүнгүүгээр нэг оролдоод үзэх юм уу хэмээн намайг нь тагладаг. Ээж нь яг үндэ юм биш хөвс авч татах гээд ингээд байгаа юм шиг байлээ. Цаг хугацаа өнгөрсөөр л тэд бие биедээ улмал татагдаж байлаа. Харин Мизу Кайг хүртэл ганцаараа сургаж чаддаг болсон байдаг. Кай байхад эзэн чинь чамайг буцаах болно гэхэд Кай ямар ч эзэнд хитрхээ ахтана. Тэр бол чинийх гэхэд нь Мизу түүний гарнаас нь атгаж үнсээд авдаг. Үүнээс цааш юу болох нь тэгээд ойлгомжтой. Мизу хаалцсан хിവэрэ байх ба Акаме түүнийг сэрэх гэж хичнээн оролцсон ч ерөөсөө ямар ч нэмэр байдаггүй. Ингэж байхад нь хідэн баачка тэднийг олон ирээд Акаме руу дайрах гэхэд нь Мизу гинэ тухайн ороод тэднийг завчиж өгөө хийдэг. Мизу ваар хөшгөл нь унгаж албаар чимээ гаргаад тэднийг өөртөө татаж Акамиг зүгтаалгаад өөрөө захын өрөөний дам нурууг завцаж унгааснаа гадна хаалгыг таглаад эргээд тартал ард нь бүр илүү дайснууд хүлээж байдаг. Дотор талын нөхдүүд нь ч түүнийг хаалгаар дарн унгаад түүний дээр аваардаг. Мизу Микёд эрхэн болохыг хүсдэгэ хэлээд нэгэн цагт эр хүний дүрээр амьдарч байснаа ч мөн адилд болгодог. Тийм болохоор л чиний хойноос хөөж исэн ирчүүд чамайг олж чадаагүй байх нэ гэхэд тэгж ээжл би намайг энэ чөтгөрийн замаар оруулсан хүмүүсээс өшөөгөө авч чаднаа гэж хэлдэг. Харин Микё түүнд хандаж би юу чаддгийг чи хармаар байна. Ээж нь чинь хүсдэг нэг юм биш гэхэд би өрдөөл сэлмээр л хичээлдэг байсан гэхэд надад харуулаач гэснээр тэд сэлэм зөрүүлэхээр болдог. Мизу хизээш Нагинатагийн өдөөс тулдаж үзээгүйгээ хэлэхэд жаахан уучинсагч гэлээ тооны харьцаа хэд зөрүүтэй үед үүнээс дээр зэвсэг гэж үгүй хэмээн хэлдэг. Мизу түүнийг хүчээд арахгүй байхыг хүсээд тулдахад Микё яалтчгүй өмнө самурай байсан болохоор Мизуг амархан дарж авч чаддаг.
Харин Мизү түүнийг давгүй тулаанч гэдгийг мэдээд жинхэнэ хүчээ гаргахаар болдог. Микио түүний зэвсгийн эрдмийг хараад нэлээд гайхдаг. Тэгээд хангалттай гэхэд нь Мизү хитрхээ халчихсан байсан болохоор чи цол хэрэгмээ алдахдаа ур чадвараас алдчихсан хэрэгүүгээд сэлмээ түүнрөөс авахад Микио ч эмэгтэй хүнд доош хийлгсэн болохоор урдаас нь дайрдаг. Мизү түүнийг даран аваад өөрөөр нь түүнийг ямар ихээр бахархах болоо гэсэн харцаар харна. Түүнийг үнсгэд Микио түүнийг түлхэн босгоод чи бол мангас гэд босоод явчихдаг. Яг л үр дэлчээрээ хэмшгээр сансан нарны туяа. Гэтэл нэг л өдөр тэнгэр бүрхэж орхилоо. Бороо бүсгүйн кимонод ирэх бодгийг угаахад бүсгүйн өмнөх бүлэг болох галчууны тэмдгийг нь ил олгож орхив. Ронын сая л нэгэн түүний эхнэр нь үгүй хийн гэж тангаргалсан үстэйснийхэн цусны тасархаа гэдгийг ухаарчээ. Сүйд бүсгүй түнд өөрийн эцгийн муу ёрын бүлгээс сугцсан болохоо өвдөг сүгдэн нүгчиж зөвхөн Ронын тал үнэж гэдгээ тангаргалан гойлаа. Гэвч эдгээр олон жилийн дараа анх удаа Ронын өөрийн дотор хуур хилэнгийн хувь салхитай ахин тэгдгийг мэдрэв. Мизү гэртээ ирэхэд нь ээж нь мансууруулагч татангаа тэр эзэн рүүгээ морд хүргэхээр өглөө эрт мардсан. Бүхий л мордоо аваад чиний хийгч гэсэн. Би чамд уг нь алтан навцаар цайж ханаж өгсөн. Харин чи үгүй хийчихлээ. Нөхрийнхөө сэтгэлийг зөөлрүүлэн хэмээн итгэж бүсгүй бүжиж эхлэв. Тэдний гэрийг чиглэн мордын төвөргөн сонсогдоход Мизү гэрийн утгаа аван гадагш гардаг. Харин зэргүүд мордосоо буугаад нүдийг нь хардаа тэр мөн бангилцгийг сонссон Мизү ямар цагаан чөтгөр зүтгэдгээ хэл гэхэд нь миний харж байгаа цагаан чөтгөр гэвэл чи л байна хэмээн алив түүнийг хурдан дуусгацгаая гэхэд намайг энд байгаа гэж хэн хэлсэн ээж юу хэмээхэд чиний толгойд амлсан мөнгө хинч татгалзахгүй гэхийн зэрэгцээ танил морины янзгаах дуугаар нь эрг нь харахад Микио ирж байдаг. Мизү түүнийг найдвар тийсэн нүдээр ширтгэхэд харин Микио зөрүүлэн түүнийг цөхрлийн нүдээр харж байлаа. Микио түүнээс нүрээ боруулан цухтан ноцдог. Бүсгүй өвхөлтэй нүр тулсан байж болох ч тэр дуусах болоогүй байсан юм. Түүний амьгүй болсон бие уур хилэнд буцлан норгилж байлаа. Урвалт, шудраг бус байдал түүний сүнсийг эзэмдэж, түүнийг хар даарсан зүйт мэд аимшиг тушаа авч сүнс онрё болгож орхив. Ингэж л Мизү жихнээсээ хүйтэн цус алуурчин болсон юм. Мизү сэлмээ аав нь хаалган дээр байсан хоёрыг цавчин орхиод хөлөндөх хүндрүүлэгчийн аав нь сэлэмтэйгээ нэг нэгээр нь залгаад сэлмээ нагинатаа олгож өөрчилдөг. Мизү бүгдийг нь хороож байлаа. Самурай нарыгч, саргууд армийн нөхдөгч тэр. Буланд нуугдаж байсан өнөх залуугч тэр бүгдийг нь хороогоод босс хамаатаг татан гаргаж ирээд Кажи болон бусад охидод орхиод явхад нь Кажи түүнийг өөрийнх нь харж байсан ямар ч ирээс илүү болохыг нь түүнд хэлдэг. Мизү, би өмнө нь холчгор амтан байсан. Гэхдээ одоо би буцаад ирлээ. Намайг өршөө гэхэд чи тэдэнд хэлсэн үү гэхэд би хизээж тийм зүйл хийхгүй. Тэр хэлсэн хэмээн ээж рүү заагаад би чамайг мансуурж байгааг харсан. Чи яаж худалдаж авсан юм? Чи л ийм байдалд хүргэсэн. Үннээ хэл гэхэд ээж нь Мизү, би хэлээгүй. Би бие зарсан юм. Надад миний юм хэрэгтэй байсан. Тэр өөрийн нэр хүндээ буцаа авахын тулд тэгсэн хэмээн Микиог заадаг. Би чиний ээж чинь тэр чамайг харсаар цухтаасан энтергээд нөгөө хоёр нь хоорондоо маргалдаж эхэлнэ. Харин Мизү зөвхөрсөн харцтайгаар тэднийг орхин явхад Микио ээжийг нүгөө хийгээд Мизү би чамд хайртай гэхэд нь түүнийг ч мөн адилгүй хийдэг. Мизүг ухаан ороход Ринго ирчихсэн. Багшаа та чадлаа. Аками бид хоёр танд тусалсан. Аками хоёрыг нугсан. Харин би нэгийг миний дотор ямар нэг зүйл мэдрэгдсэн. Ямар нэг харанхуй гэхэд нь чи одоо ч над шиг болохыг хүсэж байна уу? Тэгвэл харанхуйгаас битгий нуугд гэхэд мордын чимээ гарна Дайчи ноёны цэргүүд Акамиг авахар ирдэг. Харин Акаме тэднийг эсэргүүцэж би хаашаач явахгүй. Тийм эцтэй Мизү гэхэд түүнийг аваад явах хэмээн цэргүүд Акамиг аваад явдаг. Харин Акаме намайг тавь Мизү намайг авраач хэмээн ойрлсоор оддог. Ринго харин багшаа та харсаар байж юу ч хийсэнгүй гэсэнд тэр явснан дээр хэмээн цааш явхад чи самурай биш вэ? Самурай нэр төртөө байдаг хэмээхэд би хизээч өөрийгөө самурай гэж хэлээгүй. Чи л хэлсэн. Би өшөө авах замдаа яваа. Үүнд минь ямар нэг хайр, нөхөрлөл, сул дорой байдал байхгүй. Одоо харин надад алах ёстой хүн байна гэхэд Ринго хөлнийхөө онхыг тайлан түүнд өгснөөр тэд замсалцгаадаг. Яаж ийм аимшигтэй хүн бий болох боломжтой вэ? Үзий ядалт ганцаараа хангалттай байгаагүй. Үүнд өөр нэг орц найрлах шаардлагатай. Хайр, аимшигт урвалт, маш их цус асгаруулсан уй гашуу. Энэ л онрыг бүтээдэг. Домгийг өгүүлж дуусгаад тэдэн шоог нь алах ташин бид чамд Эдогийн хамгийн сонирхолтой үзүүлбэрийг үзүүлэн гэж амласан. Үгүй гэж юу хэмээхэд хажууд нь Дайчи ноён Аками хоёр сууж байдаг. Аками тийм ээ эзэнтэй. Гэхдээ ганцхан зүйл буруу байна гэхэд юу юм бэ гэсэнд би нэг нь удаа Анриотод харж байсан юм. Жинхэнтэй. Гэхдээ тэр хайрлах чадваргүй байсан. Би түүний нүднээс хайрыг ирж хайсан боловч инрэл, хайр, сайн зүйл аль нь ч байгаагүй. Тэнд зөвхөн харанхуй байсан гэснээр
5 дугаар анги маань өндөрлөдөг. Өмнөх ангийн тэр бүх хар бараан зүйлсийн дараа 6 дугаар анги маань Мизу Фовлерын цайзын өмнө ирсэн байгаагаар эхэлдэг. Дайсан минь ойрхон байна. Надад хүч хайрлаач. Түүнийг алах замыг минь зааж хайрлах гэх мэтэр залбирч эхлэхэд түүний толгойд нь өнгөрсөн тусламжууд нь харагдаж, Рингогийн хэлсэн үгс толгойд нь сонсогдож эхэлдэг. Самурай нэр төртэй байх ёстой. Чи самурай биш. Кажигийн түүнд өгсөн энэ зургийг тэгээд хэрэг болдог ч юм уу ч юм уу мэдэхгүй ямар ч үл байсан хүүхдийн зураг шүү юм байдаг. Мизу Кажигийн зааж өгснөөр 100 алхам алхахад нууц сонголын хаалгыг цасан дундаас олж чаддаг. Хонглоор орон цааш явхад үгсэн хүний цогцос яс болно харахаар дүүрсэн байдаг. Хэдий Мизуч гэлээ амьсгаа аваад бараг л нүдэн анин цааш гүйсээр нэгэн төмөр хаалганы өмнө тулж ирдэг. Ирээд хаалгыг онгойлгох гэж үзсэн ч өрх байж таарад далаа ус хонгил руу урсан орж ирэн хонглыг дүүргдэг. Мизу бараг л живэнгээ алдаж эцэстэн цайзын хамгийн доод давхарт гарч ирж чаддаг. Гэхдээ дууц дохиод ийшээ өгөхөд хамгийн дээд давхарт буюу 8 дугаар давхар шогоны 2 төлөөлөгч Фовлерын цайзд ирсэн байдаг. Фовлер тэдэнд багтаа идэж өслөөдөө хэмээн сүйтэй харуул маягийн зүйл өгдөг. Би гэхдээ яг юу гэдгийг мэдэхгүй байна guys. Үхрийн сүүнээс гаргасан юм энтергээд амсаж үзээд яах вэ? Баг зэрэг гашуунл юм байна. Хэдэн мянган хүний үхлийг хилцэж байж хүртэл цэрлэх юм. Буунууд чинь бэлэн болсон уу? Тэд бүгд бэлэн. Энэ маш өндөр эрсдэлтэй гэдгийг мэдэж байгаа биз? Шогоны цайзыг 1000 самурай хамгаалдаг. Тэдэнд 100000 самурай байна уу, 20000 самурай байна уу хамаагүй. Тэд тутгаар хамгаалдаг. Хинч танай хүмүүсээс илүү сайн зэвсэг хийж чадахгүй. Харин хинч надаас илүү сайн хүн хороо харахыг мэдэхгүй. Бүх хизээч сэлэм шиг үзэсгэлэнтэй байхгүй л дээ. Гэхдээ буудаа явахад чи ямар ч жилд барьснаас илүү байх болно. Шогун болон түүний бүхий л гэр бүл хавар ирэхэд бүгд үгцгэх болно. Харин мастер Чиба бидний заасан нэгний баруун гар нь болох болно. Манай ирчүүд бүгд тултахад бэлэн. Тэд бүгдээрээ шогуныг үзэн яддаг юм. Уучлаарай. Би шогуныг үзэн яддаггүй шүү. Би зүгээр л түүний суудлыг хүсэж байгаа төдий. Ерөнхийдөө та хэд бас ойлгосон байх. Шогуны туслахуд Фовлертой нийлж шогуны эсрэг хувилдаан зохион байгуулж байгаа юм. Энэ тэр байна. Би чамд хэлсэн дээ. Тэр чам дээр ирэх болно гэж. Би түүнийг харахыг хүсэж байна. Яагаад өрх байрлуулсан юм? Харахыг өөрөө устгахыг хүсэе юу? Суугаач. Би тэнд чухал асуудал хилцэж байна. Би ажиглахыг илүүд үзнэ. Гээд дундад 100-ны гигачат камераар Мизуг ажигладаг. За тэгээд дахиад л өчтөвчнөө нөрхөд. Шиндогийн тавьсан өрхөдийг бүгдийг нь ажирахгүйгээр давж гараад галтайгоонд нь ирээд мөстө усанд хөлөө дүрж амс хийдэг. Харин Шиндо энэ бүхнийг ажиглаад сүнсээ зайлтлаа аж байхад Фовлер харин тоосон шинжгөө сууж байдیں۔ Ингээд Мизу руу өнөө аврах биштэй гарыг явуулахаар болдог. Мизу амарч дуусаад цааш явсаар Япон цэцэрлэгт орж ирэхэд нэг сармагч нь ирснээ түүн рүү цэцгийн тоос өглээж Мизуг мансууруулж орхидог. Хийм харж эхлэхэд нь сармагчны бүлэг түүн рүү дайрч Мизу өврөөсөө гар бөмбөг гарган шидэж тэднийг бүгдийг нь дэлбэлж орхиод шал доош төмөрхөд хувинтай усан толгоогоо дүрэн сэргийж аваад зогсох гэдэг үгний утгыг мэдтгүй хүн шиг л цааш давсаар л байдаг. Түүний дараагийн өрсөлдөгч нь хээжийг нь аврах битнүү хөтөл биш. Яг юу юм бэ guys? Зомби байна гэж байхгүй билгүү дээ те. Таад юу гэж бодсноос сэтгэл хэсэг сайхан үнэлтэйгээр бичиж маргалдаж болно шүү. За. Гөвлөл юм шиг байгаа. Бодвол харт амх хөксөөр байгаад галзууруулчихсан л байх. За юу ч байлаа гэсэн Мизу руу дайрахад нь мөн л тэднийг бүгдийг нь юу ч угуултлан хятад мастер хэмээн дуудах Рингогийн хоолойг сонсоод яваад очтол тайг нь хэвтэж байдیں۔ Эргүүлээд харахад мансууруулагчийн нөлөөгөөр ээж Микио энтрээ хараад эхэлдэг. Гэхдээ яг үнэндээ тайгныг аимшигтайгаар тамлаад төрсөн байдیں۔ Бүх хурууныхаа хүм сэнтэрэн байхгүй байх гэж бод guys. Мизу түүнийг алхаж чадахыг асуугаад хамт цаашаагаа явдаг. Гэхдээ урд нь авраг биетэн байгаа штэ. Тайган гарц тийшээгээ байгаа гэхэд бид эндээс гарахгүй. Харин дээшээ явна. Надад алах ёстой хүн бий гэхэд би чамайг үзэн ядаж байна гэж хэлдэг. Ингээд авраг биетний эсрэг Мизу. Мизуг сэрхэд тайган цайзаас яг унах гэж байдаг. Харин Мизу түүнийг аврахдаа өөртөө ч мөн адил доош унангаа алдаж сэлмээрээ ханан зоон тогтож чаддаг. Мизу өөрийгөө ч бүхэл тайгныг үүсээр хан өвдө алхан дээшээгээ авирч эхэлдэг. Хээжи түүнийг хараанасаа алдаж тэр алга болчихлоо. Тэр хаач байхгүй байна. Би чамд хэлсэн. Тэр самурай зогсохгүй гэж. Гэтэл чи сонсоогүй хэмээн сэлмээ сугалахад нь Фовлер тоогчгүй. Зүгээр л хүн штэ түүнийг оруулж хаал гэж байдаг. Харин шогуны нэг туслах нь хоёлаа эндээс явцгаая. Энд аюултай юм шиг байна гэсэн ч өнөөх нь ямар аюул? Шогуны бие төлөөлөгчд халтан гэдэг нь шогун руу шууд халтаж байна гэсэн үг. Хинт их зүрхлэх юм гэхэд
Тимдээ хэмээн тайвшрахад нь түүний цэжийг нэвт сүлбэж, Мизу дотогч тайгныг шидэж оруулаад Аваша Фовлер тэр хаана вэ хэмээн галзуу амтнд орж ирэн ширээнд ирэх зургийг үзэж байтал бүдүүнээ түн рүү дайрч Мизу түүнийг хэлбэрхаа нүшгэлэн унгаад эрг нь хартал Фовлер буу барьчихсан түн рүү чиглүүлэн бодож Мизу хил дээрээ хаасан ч нэмэр бололгүй баруун мөрөн дээрээ бууны шарх авдаг. Харин Фовлер чи харсан уу? Хинч аллах хийхдээ Британи хүн шиг сайн биш. Химэн дахин буугаа цэнэглэж энэ бидний хамгийн сайн гаргадаг зүйл химэн Хээжигийн сэлмийг доош буулгадаг. Мизуг дайр нэрэхэд Фовлер түүнийг буугаараа цохин унгаж өөрийгөө хардаа хинч өмнө нь энэ цайзын тал хүртэл гарч ирж байгаагүй юм шүү. Чи яаж манай сармагчинтай төстэй байдаг байна? Өө, чи найзаа олчихсан байж штэ. Тэр үнэхээр тэнэг гимээр үнэж байсан шүү. Тэр чиний тухайн нэг ч үг хэлээгүй. Бүр бүх хумсыг нь суглаж байхад шүү дээ. Фовлер өөрөө ч юм адил мангас шиг хүчтэй болохоор Мизугээс өрөөсөө айхгүй байгаад байсан байдаг. Мизуг барьж аваад чи намайг алахын тулд үдий хол явжээ. Би чамд муухай харагдсан болохоор би энэ олон жилийн туршид надтай муухай харьцсан новчнуудтай тооцоо дууссан гэж бодсон юмсан. Тэд чиний орж ирсэн хонглоор дүүрэн байгаа та. Тэд яг л чам шиг хагас цустай. Харин Мизу түүнд би та дөрвийг бүгдийг чинь үгүй их олно гэж хэлээд дахин дайрдаг. Харин Фовлер түүний гарн дээрх тэмдгийг нь хараад одоо ойлголоо. Хэн байлаа? Хөгшин Вайлетэд ямар нэг зүйл тохиолдсон гэж дуулсан. Чи алсан байх нэ? Вайлетийн төлөө химээ Мизуг аврах том гараараа балбаж эхэлдэг. Харин тайг нь Хээжигийн илдэг аван нурууг нь зүсгэд тоож байгаа ч юм байхгүй. Тайгныг ч муу адил өгтөл олтлон зоддог. Чи одоо ч амь байсаар л байгаа юм уу? Яагаад? Химээ дахиад зодож эхлэхэд Мизугийн толгойд өнгөрсөн бүх дурсамжууд нь орж ирнэ. Рингогийн түүшиг самураа алахыг хүсдэг гэх хөгс толгойдон бууж би чамд тэгвэл харуулъя гэснэ. Тайгныг аван цонхоор өсөрч далаа руу орсноор парт 3 буюу 6 дугаар анги маань өндөрлөдөг. Үгсэн амьтан мэдгэдэхгүй Мизу тайг нь хоёрыг тэргэнд ачна. Зөвхөрөнгөө барж танихгүй айлын хаалга нүдэж байгаа Рингогийн хэсгээр 7 дугаар анги маань эхэлдэг. Эргээд ботхоор Ринго байгаагүй бол Мизу зорилгоо биелүүлж чадах хэсэг нь эргэлзээтэй. Хаалгыг хичнээнүүдэд ямар ч нэмэргүй байсан болохоор уурандаа тэргийг зогсонд Мизугийн сэлэм газар унаж чимээ гаргахад хаалганы цаанаас сэлэмнийхэн дуугаар Мизу гэдгийг нь таниад Мастер Эйжи хаалгаа нээж тэднийг оруулна. Фовлер цайзаа араа зогсож байдیں۔ Тэгээд энэ урт хугацааны дараа эцэст нь энэс солдох нь хэмээн Эдог эзлэхээр шогуны зүг хөдлөх гэж байдаг. Эдо руу явах замд Хээжи түүнээс зэвсгэн хаанагааг асууж тэдний хамтрагч нарын санаа зовж байгааг хэлэхэд Фовлер яриг нь яг л манай улсын хурлын гишүүчиг булзааруулаад өнгөрдөг. Тэд явсаар Кажигийн эмсийн хүрээлэнд ирэхэд Хээжи дахин түүнээс буу хизээ ирэх талаар асуухад 2 хоногийн дараа бомбтод ирэх болно гэж хэлдэг. Хээжи Фовлерын хэлсэн бүхнийг сонсоод усан онгоц 2 өдрийн дараа ирнэ. Тэр үед бомбт дээр ирсэн бүхий л хүлгэн онгоцыг ямар ч үнээр байсан хамаагүй бүгдийг нь нэгжээд Фовлероос өмнө бууг бол харин бууг олсны дараа би Фовлерыг алах болно хэмээн Мастер Чи баруун нууцаар захиа бичдэг. Фовлер Японы өвдөс тахал болох болно. Түүнтэй хүчээ аваад яавч болохгүй хэмээн цэргүүдээ явуулж хүлгэн онгоцнуудыг шалгуулахаар болдог. Харин энэ хооронд Эдод Акемигийн хөрөн болох гэж байдаг ба аав нь түүнийг ийм сайхан өдөр яагаад баярлахгүй байгааг нь асуухад өөрийн ч танихгүй харигсаараа алдартай залуутай гэрлэхийг хүсэхгүй байгаа. Мөн зөвхөн эргчүүлээг л хүсэж байгаа илэрхийлдэг. Харин аав нь зүгээр л надад итгээл гэж байдаг. Өрөөнд нь бяцхан шувууд угарахыг сонсон Аками түүнийг өөрийн адил хэмээн үзээд торноос тавьж гаргаад хойноос нь дагаад гүйж байтал түүний нөхөр нь олох залуу Такеши шууг нь хараад алчдаг. Аками түүн дээр очиод яаж чи ийм харгас байж чаддаг байна? Чамд хэлэх зүйл алгуу гэхэд нь хар зогсож байснаа юу ч хэлэлгүй яваад өгтээ. Ээж нь харин миний хүүг загналаа даа гэсэн харцаар хараа зогсож байдаг. Үүний дараа Акамигийн хоёр туслах нь та залуу эзэнтэнтэй хитрхээ ширүү харьцсан. Ширүүн байдал чинь ухаалаг биш. Эхнэр гэдэг яг л дөвпүү шиг байх хэвээр энтергээд бала юм ярихт нь тэр наадтай юу ч яриаггүй. Олны ям ортой юм байна. Тэр харгас юм гэхэд нь ээж нь түүнд ямар ч эмэгтэй хүнтэй яриа өдөж болохгүй гэх дүрмээр өсгсөн. Түүний анхны эхнэр нь үүнийг нь дагдаг байсан гэх юм ярихад анхны эхнэрт нь юу тохиолдсон юм гэсэнд тэр гэр бүл рүүгээ буцчихсан гэдгээс гадна ер нь л жаахан кринж хоёр нөхөр байгаад байдیں۔ Энэхүү явдлын дараа Аками цайзын дээрээс үсрэх гээд байж байхад нь Секире түүнийг зогсоож одоо чи байтлаа амиа орлохыг хүсдэг болоо юу гэхэд нь өөр яах ёстой гэж санаа зовх хэрэггүй дээ Секи. Харамсалтай миний зориг хүрэхгүй юм болтой. Яваач те. Одоо над чиний хайр болон амьдралын зөвлөгөө энэ чинь хэрэггүй л гэж байдаг. Харин Секи би хизээч наад хайрыг чинь ойлгож байгаагүй. Би хөөрхөлтэй дайчин байсан юм. Миний хамгийн сайн мэддэг зүйл гэвэл чи л байна. Энийг үздэй миний чамд өгч байгаа бэлэг гээд түүнд гоо өгдөг. Харин Аками түүнд би 12 настайгаас хойш тоглохоо болсон. Учир нь бид тоглох бүрд би чамайг хождог байсан гэж хэлдэг. Секи түүнийг баг байхасаа л өндөр потенциалтай байсан. Одоо ч түүнд байгаа. Түүнийг энэ ортон зүгээр амьд үлдэх гэж ирээгүй. Хаана боломж байгааг олж ашиглаад ял чи сурсан, бэлэн болсон гэж хэлдэг. Аками харин ээж шиг нь аашлахаа бол маргаашнаас эхлээд та намайг дахиж харж чадахгүй болно гэсэнд намайг үзий ядах хэсгээ өөрөө мэд. Надад чамайг сургах таатай байлаа гэд гараад явчихдаг. Мизу ухаарж эргэн тойрноо ачхад Ринго Мастер Эйж хоёр цай уугаа сууж байдیں۔ Мастер Эйж Мизу тандаж шавьдаа талархах хэрэгтэй шүү. Чиний сүнсч их зөрөөд юм химээхэд
Ринго өмнө нь Мизуд ууралсан байсан болохоор өөрийгөө Мизугийн шав биш гэж хэлээд гараад явчихдаг. Мизуд хаягныг амьдрах эсхийг асуухад түүний ч сүнсмөө адил зөрүүд юм аа гэж хэлдэг. Өглөө нь олж Мизуд хүлээ хаглаа зогсож байхад Ринго мастер ээжид шав орох гээд хойноос нь яг л Мизуг дагдаг байсан шигээ шулганаад эхлэхэд нь чи надад дуугүй байж туслахгүй биз гэж цааш явчихдаг. Харин тайгийн саяныг ухаан ороод өвдөхгүй газар гэж алах гэсээр гарч ирснээ. Давс бас загсны өнөр. Кохомад ирчихсэн юм уу? Энд чи мастер ээжигийн дарахны газар байна. Тэгэхээр тэдгээр олон жилийн туршид чи энд нуугдаж байсан байх нэ? Чи энд хичээллэж байж хэмээхэд тосгоны хинч намайг өлсөж өгөхөгээд орхих байсан. Гэтэл тэр намайг гэртээ оруулсан. Наана амарч бай. Би утгагүй буцаад ирнэ гэж хэлдэг. Харин тайг нь хүлээ. Би ихлэ чамд намайг аварсан талархлаа илэрхийлэх ёстой. Итгэхэд хэцүү ч гэсэн чи намайг аварсан хэмээхэд чи надад юуны ч өргөгээд яваад өгдөг. Энэ үеэр Аками өнөө хоёр шуламтай гамт сүүх дотор явж байдیں۔ Тэгж явахдаа сүүхний цонхоор Кажи болон бусад охтын явж байгааг хараад сүүхийг зогсоохыг тушаадаг. Бидний Эдод юу хийж явааг асуухад бүхий л баян чинэлэг гэсэн хөгжлүүлэгч нар нь хаврын баярыг тохиолдуулан энд ирчихсэн болохоор дагаад ирсэн байдаг. Мөн далимт нь тансаг язгууртны хөрмөг сонирхож яваагаа хэлдэг. Харин Акамиг энд юу хийж явааг асуухад нь тансаг гээд байгаа хөрмөг нь өөрийнх нь болохыг мөн өөрийнх нь гэрлэх гэж байгаа залуу нь харгас гэдгээрээ алдартай нийгэм болохыг хэлээд туслахыг гуйдаг. Харин Кажи түүнд хандаж бид энэ салтаатай гэсэнд өдөр бүр үйлчилдэг болохоо хэлээд хүчрхэг харагддаг эрчүүд яг үндэ сул дорой байдаг. Өөрийнхөө амьдралыг өөрөө удирдмаар байгаа бол түүнээс айх биш, харин түүний удирдлагыг нь авах ёстой гэж хэлдэг. Мизу мастер ээжид дахиад удаан төвөг болохгүйгээ хэлээд сэлмээ буцаан засах хэрэгтэй. Та тэднийг буцаагаар нийлүүлж өгч чадахгүй гэхэд үгүй. Эвдэрсэн л ол эвдэрсэн хэмээсэнд тэгвэл дахин айлуулад дахин давтахтал болно гэхэд чиний сэлэм хугарсан. Учир нь холц буруу байсан гэхэд сэлэм төгс байсныг хэлэхэд хитрхи цэвэр байсан. Металл үргэлж чин гантай олдохыг хүсдэг гэхэд танд ган байгаа юу хэмээн асуухад үгүй гэхэд нь тэгвэл надад сэлэм өг гэсэн ч муу эдэл татгалзаж үгүй. Чиний гал доторх уур хилэн чиний мэдлээс гарсан хэмээн босон явдаг. Харин Мизу би таны мэддэг байсан жаал нэгэнд биш болсон гэхэд үгүй. Тэр жаал одоо чамайг хараад зүхтгаар болж тэр жаал сэлэмний утга учирыг ойлгодог байсан юм. Өхөөл олон амьдралын заагийг надад чамд өгөх ган байхгүй хэмээн гарч одоход тэгвэл би өөрийнхөө хийх болно хэмээн үлддэг. Ингээд тэрээр газар ухаж металл айлуулах зуух бэлтэн гал өрдөөд өөрийн хугархай илдээ цон руу хийхэд түүний илднээс Мизу хэмээн доодох муу ярин чимээ гарч байдаг. Эсвэл өрдөөл түүнд тийг санагдсан байх. Ринго байглаасаа маш чимээгүй явдаг болохоор Мизу ч анзаардаггүй штэ. Харин мастер ээжи түүнийг шууд л мэддэг. Ринго түүнд самураа болохыг хүсдэг. Гэхдээ намайг гаргүй болохоор бусад хүмүүс шаалдаг гэхэд нь тийм үү. Харин дараханд нүд хэрэгтэй байх. Чиний гар ослоо. Эсвэл төрөлхийн юм уу гэхэд төрөлхийн. Харин таны нүд хэмээн зөрүүлэн асуухад галнаас болоо сохорсон тухайга хэлдэг. Гадаа чимээ гарч Мизу өөрийн сэлэмний айлшийг аваад цохиж үзгээд жаахан хэсгээс бусд нь юу ч үгүй болтол бутраад унцдаг. Тайгийн түүнд тосгон дундуур тэнэвчилж аваад Кохомад авах зүйл гэвэл энэ л байна хэмээн баг зэргийн итгэх зүйл авчирж өгдөг. Харин Мизу түүнд өмнө нь идэж байгаагүй юм байна. Би чинь хоолны шавхруу иддэг нохоо байсан штэ хэмээхэд илт чинь юу болсон гэсэнд гаан илт болохыг хүсэхгүй байгаа болтой хэмээхэд тэгээд юу гэж чи хитрхээ оройтхоос өмнө тэр новшин фавлын хойноос явах ёстой гэсэнд сэлэн бол самурын сүнсэн байдаг гэхэд үгүй. Наадах чинь зүгээр л нэгдүгээр ангийн хүүхдэд тэдний хэлдэг зохиомл зүйл. Чи сайн тулаанч магадгүй надаас илүү байх. Өөр хинч надаас илүү биш. Сонс, зэвсэг тимч чухал биш. Чи түүнийг алхаарч зогсоож болно. Мастер ээжи түүний зүйлсийг байрнаас нь хөдлөсөн мэдвэл ууралдаа хэмээн тэд тулдгаар болдогч. Тайг нь тулдахад хитрхи их өвдөх юм шиг байна хэмээн байснаа түүнийг шууд л барьж аваад газар унгаж тэд ноцолдож эхэлдэг. Жаахан эвгүй байдалд орон боссны дараа Мизу түүнд хандаж чи дахиж Акамиг харахгүй. Тэр Эдо руу Такеши Итотыг гэрлэхээр явсан гэхээс гадна түүнийг харсаар ээж Эдо руу аавд нөхч уулсан болохыг хэлдэг. Харин Тайг нь яагаад түүнийг зогсоогоогүй болохыг асууж Эдо руу явахаар болдогч. Мизу түүнийг зогсоогоод Фовлрын буутай арим Эдо сайз руу дайрах гэж байгаа газрын зургнаас харснаа хэлэхэд түүнийг энэ бүх хугацаанд яагаад хэлээгүй болохыг асууж Шогун аюулд орсон байна. Аками аюулд орсон байна. Ямар гэжийн самураа гэхээр чамшиг байдаг юм хэмээхэд би Фовлрыг алах болно гэсэнд нэр төрийн төлөө биш, үзий ядалтын төлөө. Чи ч үнэхэр чөтгөр юм даа хэмээгээд хугархай сэлмээ газар хайж Эдо руу явж Шогунд анхааруулах хүрэхээр явлаа. Тэгээ чамайг олж алах болно хэмээгээд яваад өгнө. Харин Эдо тормын ёслолыг нээж Шогун үг хэлээд баярын зоогийг зочдын өмнө авч ирэхэд Акамигийн хадам ээж нь хонгор минь чиний хоолыг зөвхөн чамдал зориулан бэлтгэсэн юм хэмээн үр төлөө үлдээхийн бэлэгдэл олгож эхний зоог нь туулаан бөөр цэцэн мэрэгнийг бэлэгдэж хоёр дахь зоог нь үнэгний тарих гурав дахь зоог нь залуу нас эрч хүчийг бэлэгдэж гахаан цус зэргийг бэлдсэн байхаас гадна хамгийн сүүлийн зоог нь түүний нөхрийн санаа байсан сайхан сэтгэлтэй хүүшүү хэмээн өмнөх шувууг нь шараад аваад ирсэн байдیں۔ Аками нилээд шоконд ороод эргэн тойрноо харахад тэд бүгд түүн рүү анхаарлаа хандуулсан байгааг анзаардаг. Харин Аками нэг амьсгаа аваад тоолгүйгээр идэж орхидог. Мизу хавцлын ирмэг дээр ирээд юу ч юм бодон зогсдог. Харин мастер ээжи түүний хойноос ирээд чиний ган магадгүй чөтгөр ганг давтаж чаддгүй бололтой. Тийм байх нэ
ертөнц намайг үзий ядалтанд авцсан чөтгөр мэтээр харж байна. Онорё, миний ээж хүртэл тэгж харсан. Бас намайг хайрлаагүй. Магадгүй тэдний зүв байх. Би чамайг чөтгөр эсвэл хүн болгох гэж сургаагүй. Би чамд хэрхэн артист урч болдгийг л харуулсан. Харин урч хүнд хийх ганцхан зүйл бий. Над руу хар. Би тулдаж, нэхэж, тариа тарьж чадахгүй. Би сэлмэл хийдэг. Би сайн сэлэм хийхийн тулд хүчээ зарцуулдаг. Би сайн илт хийхийн тулд зүрх сэтгэлээ ариун байлгах судар уншиж судалсан. Таагшуу авалтыг урлаг гэж бодож байна уу? Сэлэм, тогоо, гурилтэй шүл, үхэл, эд чинь бүгд л урч хүнд адилхан. Тэгвэл би муу урч ололтой. Урч хүн бүхий л зүйлээ урлагтай зориулдаг байх ёстой. Чиний хүч болно, дутуу байдал чинь хайр болон ичгүүр. Магадгүй чиний цуглуулсан хүмүүс. Би хамгийн сайн элдэнүүдээ шавтай байхдаа хийдэг байсан. Би өөрийгөө таныг залхаадаг байсан гэж бодсон. Аль нь үнэ? Магад чиний дотор чөтгөр байгаа бах. Гэхдээ өөрч зүйлс бас байгаа. Хэрвээ чи зайгаа тавьж өгөхгүй бол чөтгөр бүх суудлыг эзлэх болно. Харин чиний урлаг зовлон болох болно. Тэгээд би яах ёстой юм? Би зөвхөн сэлэм хэрхэн хийхийг л мэднэ. Өглөө бүр нар мантахад би галаа өртдөг. Тэгээд маргааш нь дахиад л энэ зүйлээ давтдаг. Мастер Ичи Мизуд яг юу гэж хэлхийг хүссэн бэ гэхээр ямар ч зүйл хийдэг бай. Чи бол артист буюу урч. Харин чиний хийж байгаа зүйл чинь чиний арт буюу бүтээлчин юм. Юуг сайн хийдэг түүнийг л хий гэж байгаа юм. Гэхдээ битгий буруу замаар орчхороо л гэх маш гоё зөвлөгөө хэлдэг. Мөн мэдээж бас хамтрагчаа зөв сонгох хэрэгтэй. Түүний мотивашн илтгэлийн дараа Мизу ахин гал өрдөж зүрх сэтгэлээ ариусгах харуулдаг. Яг л дүүфүү шиг амтлуулахад бэлэн. Такеши эзэн танд хоолон амтрахын зоглосны дараа бэлэг бэлдсэн хэмээн өнөө хоёр шулан бэлгийг харуулхад өмнөхтэй найдал шувуу байдаг. Мизу тэсэлгүй шууд л Такешигийн өргөнд орно. Үгийн зөрүүгөө түүнийг нүүрэн дунд нь алгатаад авдаг. Миний шувууг алж надад зоог бариулна. Намайг зовох чамд сайхан байна уу? Яриач. Эсвэл надтай ярих нь тийм дорд зүйл юм уу гэсэнд өнөөх нь яг үндэ юу н харгас байхын битгий хэл гимгүү цайлган залуу байж таардаг. Акемид шувуу илгээсэн нь ээжийн түүнд хийсэн зүйлийн хариуд уучлал хүсэж илгээсэн болж таардаг. Яагав гайс, шувууг нь харваад алсны дараа Акеми ирээд уурлахад нь ээж нь муухай хараад байсан да. Тэгээд л тэр шувуугаар нь хоол хийж өгсөн нь Такешигийн биш, ээжийн санаа болж таарж байгаа юм. Акеми өрөөнийхөө хаалгыг хаагаад явуулсан бэлэгтэн сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлээд түүнийг алгацсанд нь өөрийг нь уучлахыг хүсдэг. Нөхөр нь ярьдаг болохоор л эцсэндээ гадны хүнтэй тэр тусмаа эмэгтэй хүнтэй ерөөсөө л ярьдаггүй л байсан юм билээ. Түүнийг аимшигтай харгас бас хэрийн хүнтэй юм дуурдаггүй энэ тэргээд бүгд л ээжийнх нь албаар тараас нь 100 яриа л болж таарж байгаа юм. Акеми түүнийг өөрөөс нь ичих хэрэггүй хэлээд хариулахдаа яарах хэрэггүй. Миний мэдх хамгийн суут багш маань хүртэл ярьдаг байсан юм. Зарим багш нар түүнийг шоолдог байсан л та. Гэхдээ түүнийг тархиар нь дүүрэн эргэлдэг бодлосоо болоод ам нь эвлэж өгдөггүй гэдгийг би мэддэг байсан юм. Тэрний хэлдэг цэцэн мэрэгэн үгс дотор галыг минь хасаадаг байсан. Харин одоо нөхөр минь намайг уучлах уу хэмээн түүнээс асуудаг. Мизу биеэрээ дүүрэн үгс бичиж хариуцлах заа нүүл үйлснийхээ дараа дахин сэлмээ давтаж эхэлдэг. Тэрээр өөрийнхөө хуучин сэлэм, рингод өгсөн хонх, мөн дээр нь ээжийн түүнд өөрийн байнга ашигладаг хэрэгслээ хүртэл өгч хайлуулдаг. Хээжигийн тушаалаар мастер Чиба бомбтод ирсэн хөлөг онгоцны бүхий л нөхсөвийг нэгдсэн боловч ямар ч буу олдоггүй бөгөөд цагаан ир чамайг залилсан гэж айж байна. Мөн чи хөл рүүгээ явж байна гэх захиа түүнд ирсэн байдаг. Гэнэт Фоллер түүний хаалгыг нээж захиа ирсэн юм уу хэмээн асуухад бизнесийн талаар гэсэнд бизнесээ дуусга. Надад чамд харуулах гоё юм байна. Миний шин тоглоом хэмээн дуудан гаргаад би өхлийн ялтай хоёр хэрийг дуудуулсан. Гэтэл тэд дөрвийг явуулчихаж хүндлүүлэгч сайхан шүү тийм ээ хэмээгээд хідэн хоригдлыг гаргаж ирнэ. Тэдэнд номс өмөгөөд өөрийн зүг харуулдаг. Үүний дараа миний ээлж хэмээн бууга туршиж үзэх цаг боллоо хэмээгээд хээжи гайх нь юу юм бoo? Тэд чинь хаана байгаа юм гэсэнд төгөлдөр хуурны нэг хөлийг авснаа. Энэ байна. Би 2000 бууг өөрийн улсаас танайх руу оруулах гэж загварыг нь жаахан өөрчилсөн юм хэмээн тавилгын энэ тэндээс бууны хэсгүүдийг нэг нэгээр нь цуглуулад өөрийн өнгөрсөн амьдралын талаар аимшиг түүх өгүүлдэг. Манай улсын түүх бол зориуд бүтээгдсэн зовлонгийн түүх. Намайг жаахан байхад төвдрийнхний онил нэгдсэн босгочд идэж магадгүй бүх хоол хүнсийг шатааж байсан. Би өлбөрсөн. Бид бүгд өлбөрсөн. Үхэгсдийн нам нь хүртэл хоргол өвс ажилласнаас болоод ногоон өнгөтэй болсон байдаг байв. Миний эцгийг хэрт өвд болж би дүүтэйгээ оюул хулган барьж иддэг болсон. Гэтэл хулган ч гэсэн хурдан дуустдаг. Би дүүгээ өөрийнхөө цусаар хоолсон. Тэр 2-7 хоногор илүү амьдарсан л та. Би 3 хоног нойргүй хонож түүний биеийг өссөн хүмүүсээс хамгаалсан. Газар хэсгэд би түүний бөөрийг аваад оршуулсан. Бөөрийн нөөхөн бүрхүүл нь яг л вандуу шиг жижигхэн болсон байлаа. Тэр мөчөөс хойш би эзэн хоол болгон дээрээ түүнийг боддог болсон. Тэр бол миний хийсэн хамгийн сүүлчийн хийхээс өөр аргагүй байсан зүйл. Одоо бол би амьдралаа өөрөө удирдна. Химийн хоригдлуудыг бодоход яг үндэ хээжигийн хувилдаад байсан мастер Чибаг тэдний усан онгоцыг нэгдсэн болохыг мэдээд барьж ирсэн байдаг. Тайд Фовлыг зүгээр нэг хүчтэйгээс гадна ямар амар ухаантай бөгөөд хайц төрүүлсэн дүр болохыг нь харж байгаа байх. Яалтаж яахгүй сиснигийн гол эсрэг дүр мөн болчихж байгаа юм. Тэгээ бичлэгнийхээ төгсгөл бүр гоё киногоод өгнөд ярина гайс. Чибаг хүнөөсний дараа түүний аримыг яахыг чи мэд.
Удирдах чадна үсттэйгээд хээжид өгөхөд уулын цан хэдэн мянган цэрэг игнийн зогсож байдаг. Мизүүгийн хайлуулсан гангаас гарсан дууг Мастер Эйжи сонсоод уг хайлшаар хийсэн нэлд бурхныг жалж олно. Чиний зорилгод тохирохоор илд болох нигууртаг хэлэхэд харин Мизүү үгүй таны зөв байж би хараахан сэлэн матах хэрэггүй. Энэ ган бол таних. Би Эдороо явж үгүй хийн гэж тангарласан хүнээ устгах ёстой. Хэрвээ би зорилготой амжилттай хүрээд амьд байвал би эргэж ирэх болно. Харин тэр үе та надад өөрийн гараар энэхүү ганг давтаж илт хийж өгөөрэй гэд явхаар болно. Ринго Мастер Эйжид хандаж уушлаарай ирхмээ. Таныг миний багш олох гэж догдолж байгааг мэдэж байна л да. Гэхдээ багшид би хэрэгтэй гэж салахаас гүйцэтгэж дэд замдаа гардаг. Баяртай зэвсгийн эзэг минь. Энэ хооронд Акаме хэдийн хан хүүг өөрийн арганд оруулж гсэн байлгүй яах вэ? Түүнийг элдвэр янзыг нь үзээд ийсэн хоёрыг байранд нь тавьж үүрэгт ажилласан чөлөөлдөг. Мөн түүгээрч орохгүй. Хатагтай Итод миний асуудалд оролцгоо байл гэж хэлээрээгээд гараад явна. Тэднээс өөр хин түүнд үйлчлэх болохыг асуухад Акаме хатагтай Кажи олно. Түүний охтыг өргөндөө дуудсан байдаг. Ер нь бол өөрийн итгэж олох хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн гэд ойлгож болно. Ингээд тэдний бүгдийнхэн гэрээг ямар нэг нөхцөлгүйгээр худалдаж авахаас гадна тэдэнд эрх чөлөөг олгож хүсвэл энд өөрийнх нь итгэл зөвлөх болох санал тавьж Кажиж зөвшөөрдөг. Тэдний дундаас Акаме жаахан таагүй хандаад байсан охин энэхүү саналд нь уяраад түүнд утгагүй Фовлер хайрантайгаа ирж байгаа талаарх нууцыг хэлдэг. Фовлер Кажигийн хүрээлэнд ирэхдээ олон юм яриад байсан да. Тэр үед нь Исэг гэхийн охин Фовлер төвлөж байсан байхгүй юу? Тэгээд л түүний яриаг нь сонсчихсон хэрэг. Акаме яарч сандар нь Исэгийн амт энэ тухайгаа авдаа дуулгадаг. Дайчин ноён хизээ ирэхийг нь түүнээс асуухад ноёдын цуглааны үед та яаралдаа зүгтах ёстой хэмээн анхааруулхад чи миний болон охины минь амийг аварлаа. Чамаас өөр хийний тухай мэдэх вэ гэхэд ганцхан би л мэдэж байгаа гэхэд нь би чам талархаад баршгүй хэмээн түүнийг цайз дээрээс шижигдэг. Үүний дараа аав нь түүнд би чамайг надад итгэж хэлсэн биз дээ. Чи тэр мангастай нээх удаан байхгүй гэж хэмээн хаалгаа нээхэд гаднаас зэргүүд орж ирэн Акамыг барьж чи одоо Ито гэр бүлийн гишүүн болсон. Шогун болон түүний хүү өгөө болсны дараа зарим хүмүүс чамайг миний эрх мэдлийн эсрэг ашиглах болно. Энд маш олон хүн өгөх болно. Бүх зүйл дуустал эндээ хүлээ. Тэгээ дараа надад таларх нь үзэх хэмээн Акамыг янданд хорсноор 7 дугаар анги маань төгсдөг. Бяцхан Мизүү өөрт нь ийм зүйл тохиолдоход хүргэсэн хүмүүсээс юу ч болж байсан заавал өшөөгөө авах болно хэмээн өөртөө амлаж байдаг. Багшаа. Тэр утгагүй энд ирэх болно. Фовлер. Та Акамыг тэднээс төрүүлж олно гэдэгтээ итгэлтэй байна уу? Би түүнийг олноо. Би чам тэгж амласан. Чи бэлэн үү? Мизүүринг хотын хойд хэсэг дэх бохирын хоолойг олоод дамжин орж Акамыг харагдах хүртэл хүлээх. Хэрвээ би эргэж ирэхгүй бол нэг бол бүтлгүйцсэн, нэг бол өгсөн гэсэн үг болохыг хэлээд салдаг. Ийхүү ноёдын цуглаан эхлэхэд Шогуны том хүү болон түүний дүү болох Акамигийн нөхөр хоёр Фовлертой уулзах гээд хүлээгээ сууж байдаг. Аавын бидэнд хариуцуулж өгсөн доромжллуудаас энэ бүдүүн, цагаан, хит олчихсан гэлтэй мантуул хамгийн муу юм. Хэрэгтэй чөтгөр. Хараач, мантуу ирж байна хэмээхэд Фовлер ууц дүүрэн алт үүрэн ирээд тэдний өмнө асгаж би энэ холоос аавд чинь ямар бэлэг өгдөг юм блэ гэж нийлээд батсан шүү. Бүх зүйл байдаг хүнд ямар бэлэг өгөх ёстой вэ? Бүдүүлэх гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ би шууд л хэлье гэж батсан юм. Бас өөрийгөө авч ирлээ. Аав чи миний тухай бодохдоо авч ирэх алтын минь тухай бас бодож байгаа биз. Тэгэхээр алтынд байна. Би ч энд байна. Эцэг минь өөрийн чинь хамтын ажиллагаанд ихэд талархаж байгаа. Хамтрал гинэ. Би аавыг чинь дэлхийд дээрх хоёр дахь хамгийн баян хүн болгосон. Шогун үүнд чинь талархаж байгаа. Тийм үү? Жил бүр л би түүний хаан ширээнд мөнгө төлдөг. Зөвхөн тэрхүү хөөрхөн толгод дээр байхын тулд өмнө нь түүний зөвлөхөд миний бэлгийг хүлээн авдаг байлаа. Одоо харин түүний том болсон хөвгүүд авдаг болж. Би уг нь энэ жил түүнтэй нүүр тулн уулзаж түүнийг өөрийн биеэр бэлгээ хүлээн авах болно гэж бодсон юмсан. Энэ маш хэцүү. Чи ойлгож байгаа. Бидний энд дэмэрч байх хооронд тэнд том цэнгэн болж хөгшин төвчмлүүд хаврын баярын нүндэрлэх заларч дээд ноёд төвчмлүүд ууж идэн цэнгэж байгаа үстэй. Би ядаж энэ удаа тэнд нэг ширээнд сууж болдоггүй хэрэггүй. Миний сая хэлсэнчлэн энэ маш төвөгтэй. За тэгвэл дараа жил болъё дөө. Энэ хооронд өнөө хилээд байсан хэс дээдсийн ёслол маягийн зүйл болж бүхэл том ноёдууд Шогунд бэлэг өргөн барьж байдаг. Шогун бэлэг сэлтэй одоо ингэ зогсооцгоё. Бидний хилцэх чухал зүйл байна хэмээн хондог өргөхөд дахиад нэг бэлэг. Хэрвээ та зөвшөөрвөл хэмээн хээжи түүнд асар ховор бэлэг өргөн барьдаг. Энэ хооронд цайзад би чамайг бараг л амьдаасаа илүү үгсэн гэж бодож байлаа хэмээн асуухад Мизүү Акамыг хайж индэрснээ хэлээд утгагүй Фовлер цайз руу давтлах гэж байгаа. Охтоо аав нь аль болох хол зүхтгийг сануулдаг. Дамиан ноён Фовлертой нууцаар хансаж Шогуны эсрэг босож байгаа ноёдын нэг гэдгийг мэдэж байгаа байх. Тэгвэл түүний цаад санаа нь мөн л хээжитэй адилхан Шогун болж бүх Японыг захирах. Инхийн тулд хоромхон зурж байсан хамаагүй Акамыг Шогуны хүүтэй гэрлүүлж энэ бүх зүйл дуусны дараа өөрийн охин Шогуны бэр байсан гэдгээр нь далимдуулна. Өөрийгөө Акамигээр дэмжүүлэх давхар санаа агуулсан байдаг. Дааж Акамиг орцны чинь гар зэнтэргээд юр халгаадаггүй. Чи анхны амьсгаагаа надаас олж авсан. Харин одоо чи намайг зөвшөөрсөн болохоор амьсгалж байна. Амьдралтай ганц удаа би охиноосоо тусламж хүсэж байна. Тэр тарган цагаан гахай намайг өөрийнх нь бяцхан утсан хүүхэлтэй болно гэж бодож байгаа.
Түүнийг үгүй хийсний дараа бүхий л Япон минийх болох болно. Гэх хооронд үүдний цэргүүдийг хэнийг нь хорох чимээ гарч Сики Акемигийн хойноос ирсэн байдаг. Сики, эн чинь юу болж байна? Акеми надтай цуг явах болно. Хэрвээ тэр хүсвэл би чиний төлөө хийж болох хамгийн сайн зүйл энэ гэж бодсон юм. Чи намайг уучлах уу чаалаа. Энэ бүхий л он жилүүдэд миний хажууд байсны эцэст өнөөдөр чи өөрийн намаа охины төлөө хөсөр хаялаа. Та одоо намайг зөвшөөрсөн болохоор хамсгалж байна. Тэд Дайжийн ноёныг гэнтэн түгжээд зогтсон ч харуулуудад баригддаг. Сики тэднийг үгээрээ аргалах гэж үзсэн ч тэд арганд нь ордоггүй. Гэтэл Мизү ирэн тэднийг авардаг. Хин гэдэг найз чинь юм? Тэр миний найз биш. Чи одоо ч өөрийн эрхчлөлөөгөө хүсэж байна уу? Тэгвэл намайг даг. Ринго намайг бохирын хоолой дээр хүлээж байгаа хэмээн тэднийг дагуулan гардаг. Ринго нэг харуулыг цохин ухаалдуулаад дахин нэгийг цохих гэсэн ч тэр нь тайган байдаг. Хэдий тайган нэр төрөө алдсан ч гэлээ шоогунд өмч самурай хിവэрэ болохоор шоогунд Фовлерын аюулыг сануулan гээд ирсэн байдаг. Тайган ирэх замдаа үүдний харуулт цэргүүд ирж байгааг дуулгасан ч тэд Японд ямар ч цагаан ир байхгүй гэд өрөөсөө итгээгүй байдаг. Ингээд тайган Рингог синхруулж байгаад цайз руу хамт нэвтрэхээр болдог. Тэд дээвэр дээрээс хэрхэн шоогуны харуулуудыг давж түүнд хүрэх тухай ярьж байгаад Мизү байсан бол галзуу хүн шиг шууд ярих байсан гэд явж очоод үүдний хэдийг нь аргалж чадсан ч цааш хол явж чадалгүй баригддаг. Шоогун бах хүүгээ цаашлуулж чи шинэ ихнэрээ барьж хүлээгүй л ээ нүг гэхэд тайган тэдний зүг сум харваж анхаарлыг нь татчихаддаг. Ингээд тэрээр Эдог чиглэл нь ямар аюул ирж байгааг тэдэнд сануулж итгэхгүй байвал сэргээ явуулж шалгуулахыг хүсдэг. Ингээд үүдний харуул дохио өгөхөд буута цэргүүдэд дагуулна Фовлер хамгийн урдыг нэнд явж байдаг. Сики гинэд зогсож Акемигийн инженер ирсэн бэлгийг гаргаж ирнэ. Үүгээр чи хүссэн амьдралаараа амьдрч чадна. Тайгантай тайгангүй хэмээхэд та хүүхэд байхад Кокурад амьдрдаг байсан. Бүх зүйлээс хол. Та одоо ч тэнд очихыг хүсэж байна уу гэхэд бүрээний дуу гарч аюулын дохиог мэдээлдэг. Шоогун хөвгүүдээ аван цайзын гүн рүү орж бүхий л цэргээрээ хамгаалан тэднийг ойртуулахгүй байхыг тушаадаг. Мөн мэдээж тайгныг үнэт самурай гэдгийг нь дурдаад түүнд илт өгч өөртөө хамт явахыг хүсдэг. Тайган тэднийг дагуулan аюулгүй хэмээн нууц өрөөнд орж ирэн хоргоцдог. Гэхдээ Такаёши шиг сэмэрхэн ширтээд чи шоогуны хоёр дахь хүү байх нэ? Эхнэр чи хаана байгаа юм бэ хэмээн асуухад би мэдэхгүй л гэж байдаг. Мизү Фовлерын арим ирж байгааг хараад тэднийг Рингогийн байгаа газар руу зугахыг сануулад Тайган өөрийг нь хайж байгааг хэлнэ. Тэр сайн залуу биш. Тэр илүү дээр нэгэн хэмээгээд яваад өгнө. Шоогуны цэргүүд гүүрэн дээр Фовлерын армийг эсэргүүцэн тулдагч тэднээс нэгийг нь ч үгүй чадалгүй ихний хаалтыг алддаг. Мөн мэдээж хоёр дахь хаалтыг ч алддаг. Цайз хамгаалж байгаа тал нь ямар ч үед хэдийнх нь илүү давуу талтай байдаг үлээ. Тэд харваж, чулуу шидэж, тос ашиглах гэх мэт цайз хамгаалах бүхий сайн аргуудыг ашигладагч зэвсгийн өөр үгээр технологийн зөрүү хэтэрхий ол байсан тул хамгаалалт бүр бод цохиулдаг. Цайзын цэргүүдийг удирдах байсан жанжинаас гадна бусад цэргүүдийг ч мөн адил хийж бүгдийг нь буудаж хороогоод үүдний хаалгыг дотроос нь нээж өгдөг. Эзэн тулс нэг цагийн дотор л нуран унлаа. Бүхий л соёл иргэншлийн уналт технологитой холбоотой байсан. Бид хамгийн мууг нь хийж эхлэе. Фовлер цэргүүдэд дагуулсаар шоогуны өргөнд орж ирдэг. Би чамайг алчхаагүй билүү? Та хэдийг бүслэлтэнд оруулаагүйд надад талархах ёстой. Хүүхдүүд өлсөх болно. Би чиний алсын харааг үнэлдэг. Та үзэсгэлэнтэй өвийг өөрчлөгдөж буй ертөнцид хадгалж үлдэхийг хүссэн. Шууд л тусгаарлсан. Энэ бүхэл зууны туршид үргэлжилж болох байсан. Гэтэл чи шунсан. Чи 20 жилийн өмнө бидний захидлыг уншаад тиймээ гэж хэлсэн. Энэ бүх алсын харааны цаана чи буунд бяцхан зай хангалттай байдаг гэдгийг харж чадаагүй. Би шинэ ертөнцийг нээгээгүйч харин би ил гарах болно. Миний шинэ шоогун чиний хаасан хиллийг нээж Японыг баруунд нээлттэй болох болно. Бид танай газар нутгийг өөрсдийн ирэх дээр дүүргэж миний цагаан царай чинийхээс дээр гэж бодох хүртэл чинь өөрсдийн соёлтой уусах болно. Чи намайг үхлээ сайн гэж бодоо юу? Буугаав. Би нэр төртөө хөх болно. Үгүй дээ. Тэд үүнийг харах хэрэгтэй. Чиний ичгүртэй байдлыг. Энэ л тэдний мэдэх ёстой зүйл. Та нар бидэнд өвдөх сөвдөх ёстой. Эсвэл үхцгээ. Тэдний заримыг нь буудаж, зарим нь нэр төртөөр сэппүкү хийж өгдөг. Дараа нь хүүхдүүд нь хэмээн буугаа чиглүүлэн буудах гэж байхад нь мэдээж Мизү маань хажуунаас нь гарч ирнэ. Бууг нь цавчиж хуваадаг. Мизү Фовлерын цэргүүдтэй тулдаж байх хооронд Тайган бусдыгаа зугтаалгаж Мизүтэй хамт тэдэнтэй тулцдаг. Фовлер Мизүг буудахад Ринго алхаараа түүнийг хамгаалдаг. Харин Фовлер гарт зугтаж Мизү түүний хойноос илтэн хөөдөг. Тайган эргэн тойрноо хажаад Хейжиг худлаа өгсөн дүргсгсэн байгааг анзаарч татан босгоход Хейжи түүнд хүссэн болгоныг нь өгөхийг хэлэхэд тэр чамайг сэлмээр алхаолно хэмээн түүнийг хороодог. Фовлер Мизү рүү гинтийн дайралт хийхэд Мизү түүнийг мэдэрч бултаад хөвлөрүүн цохиход Мизүг зөриулэн ганц л цохин баг ухаалт болдог. Ингээд Тайган болон Мизүг эсрэг Фовлер тулдахад Фовлер бүр арай л хитрхи хүчтэй байдаг. Мизү энэ чиний тулаан биш хэмээн Тайганыг Акемигийн хойноос явахыг хүсээд нэр төр бол ямар ч утгагүй. Самурай байна гэдэг үхлээс ялгаагүй хэмээн түүний сэлмийг нь хаяад явах гэхэд нь бид дуусаагүй байгаа шүү л гэж байдаг. Ингээд Мизү энэ сийсэн нэгийн туршид гүйцэтгхийг хүссэн зүйлээ авахаар явдаг. Чи
Зүгээр л зогсоо мэдэхгүй юм аа. Чи намайг энэ хүртэл юу туулсныг мэдэхгүй. Энэ чамайг өгөх хүртэл дуусахгүй. Фаулерын зэргүүдийн зарим нь галж шатаж өгдөг. Харин Акеми Секо 2 зугтаж байтал Акемиг инэс зогсож тэдний гаднаас нь цоожлыг хэмээхэд би додооч зугтаж чадна хэмээсэнд тэдний захиргаанд ор амьдрах хэрэггүй. Хэрвээ тэд амьдрал аав минь амьдран гэсэн үг хэмээн хаалгыг хаахааргүйдэг. Тэд хаалгыг амжилттай цоожлж чаддаг ч буцан гүйж байхад Секи буудуулчихдаг. Секи түнд үргэлж өөрийн явахыг хүссэн газар руу явахыг сануулна. Миний мөрөөдөл чамаар Японыг захируулах байсан хэмээн амьсгал ураадаг. Шогуны хүүгүүд арын онолоор зугтаж гарсны дараа хатагтай ито хаалгыг цоожл хэмээн тушаадаг. Ягаад гэхээр шогун ичгүүртэйгэр өгсөн болохыг гэрчилсэн ноёд хэрвээ амьд үлдвэл үлдсэн ито овгийнханд бусны итгэл алдарнаа гэсэн үг. Одооноос чи шогун энэ чи удирдах ёстой гэсэн үг ээ гэж хэлдэг. Секи намайг эрхчлүүлээтэй болгохыг хүссэн. Амьдралаас, хэрэгэм зэргээс, энэ бүх зүйлсээс Акеми түүний зөв байсан. Би өөртөөгөө дахин олсон. Одоо надад эдгээрээ аль нь чамаагүй. Би зүгээр л эр хүн баймаар байна. Чиний хажууд би дас жаргалтай байх болно. Алив. Секи намайг зогт гэж хэлээгүй. Тэр надад намайг хийхийг хүссэн зүйлээ хий гэж хэлсэн. Би дүлдэх ёстой. Би тэгэх шаардлагагүй. Надад агуу байх шаардлага байхгүй. Би зүгээр л ас жаргалтай баймаар байна. Харин би агуу байхыг хүсэж байна. Чиний яс яг л эмэгтэй хүн их шиг хугарч байна. Энэ илүү дээрдэж байна. Бяцхан хадагтай. Тэгэхээр чи тэр юм уу? Чиний өшөө авалтын гороор дэлхийн хамгийн томот газрын хөрснөөс арчигдж байна. Та нар дөрвүүлээ байсан. Японд буу, хар тамхи, мас уруулагч, эмс огт наймалцгаар ирсэн. Бусад хоёр чинь хаана байна? Тэгэхээр чи бид дөрвийг бүгдийг нь алахыг хүсэж байгаа байх нэ? Магадгүй төрсөн эцгүү дээ. Хилээдэх. Намайг ал. Чи хизээш тэднийг олж мэдэхгүй. Тэд бүгд чиний хөөрхөн нүднээс нуугдцгаасан. Би Вайлотыг олсон. Чамайг олсон. Учир нь бид их чимээтэй амьдарсгаасан. Чи хизээч Скефингтоныг ганцаараа олж чадахгүй. Чи яг л түүн шиг өндөр. Эсвэл Ротли шиг нүдтэй. Скефингтон, Ротли. Тэд бол бидний дундаас хамгийн адгийн нь. Баялгаар өрхтөж, чам шиг хүсээгүй охтыг зардаг. Чи тэднийг хийн гэдгийг мэдмээргүй байна уу? Хин чамайг нэлэх байхад чинь амьдаар чинь шатахыг оролцсон. Мөн мэдээж хин ээжийг чинь алсныг мэдмээргүй байна гэж юу? Би ээжигээ үххийг харсан. Тийм үү. Тэр чиний ээж чинь биш. Тэр чиний зарц байсан юм. Чамайг нуухын тулд түүнд мөнгө төлж байсан. Миний сонсноор түүнд төлсөн мөнгө нь дуусах хүртэл. Чамд мэдэхгүй зүйл маш их бий. Скефингтон, Ротли. Тэднийг олохын тулд би чамд амьдараа хэрэгтэй. Яагаад? Учир нь би чиний мэдэхгүй өөр нэг үгийг мэднэ. Эд шийдтэй үг. Лондон. Эдо бүхэлдээ юу ч үгүй болтол шатсан байдаг. 2000 бууг олсон. Бүгдийг нь устдаг. Миний хүү аавынхаа хийсэн алдааг дахин давтах ёсгүй. Бид барууны нэгч зүйлсийг оруулж болохгүй. Маш их хохирол. Хотыг дахин босгож болно. Чиний мөргөлчид та хоёрыг амьд үлдсэнд талархах болно. Бас чиний эхнэр. Би тэнгэр чамайг хамгаалсан талархах болно. Аав чинь амьд үлдсэнд бид талархаад баршгүй. Түүний шарх нь хэрвэн та аав маань хүчрэхэг түүн зөвхөн миний асаргаан дахин сэргэх багахан хугацаа л хэрэгтэй. Ринго Мизуг эргэж ирээгүй болохоор Мизуг өгсөн гэж бодоод буцан мастер ээжи дээр ирдэг. Харин ээжи түүнд бид үрд хүлээж чадна. Эсвэл бид ажиллаж хэмээн Рингог сургаж эхэлдэг. Харин Мизу Фаулерыг хайрцагтгийн төгжээд усан онгоцон суун Лондон руу явж байгаагаар Blue Eye Samurai гих үгээр илэрхийлэхийг аргагүй masterpiece гэж хэлж болохоор анимашн маань өндөрлөдөг. За ямар ч байсан бүх 8 ангийн энд хүрээд ярьж дууслаа. Season 2-ыг бүр хүлээж тэсэхгүй нэ guys. Ямар ч жилээс нэр хонд нээлттэй хийнэ гэж зарласан байсан. Миний хувьд ийм чанартай бүтээлийг ярихад өөрөө ч хүртэл цаашаа яах бол гэж тогтлоод үнэхээр сонирхолтой байлаа. Ер нь Season 1-гээ базаад өгнөлт юм уу? Сэтгэл маягийн нэг бичлэг хийнэ guys. Ягаад гэхээр үнэхээр л тусдаа ийм бичлэг хийхгүй байхын аргагүй. Маш их деталь, философи, дүрийн хөгжүүлэлт зөвхөн Мизууч биш Акеми, Тайген, Fowler, Daichi ноён Seki гээд баг 4 тус бүр дээр нь ямар дүр байсан, яаж өөрчлөгдсөн, ямар бодолтой, ямар философитой ер нь анимашн яг юуны тухай өгүүлэхийг оролдов гэд ярих болно. Та хэд бас заавал анимашныг үзээрэй. Би бүр гуйж байна. За тэгээд дурдаад байвал дуусахгүй их. Тийм болохоор энд хүрээд бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэгээр No Other Choice-ыг ярих болно. Өөр сувг ярьсан байсан. Гэхдээ хамаахгүй бас ярих зүйл ихтэй болохоор би бүр яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна guys. За тэгээд дараагийн бичлэг хүртэл bye. Тийм donation өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдэн чинь хайртай шүү. Сайхан амраарай.